Hi guys. Нэг юу шиг санагдчихлаа нөө. This is talks тэр нөө мобо нэг яг нэг нэг delete хийсэн нөө. Тий. Нэг ихснээ яашаад ирсэн. Hey guys. Гэсэн тагууллаа. Хай нэг тийм аа залуусаа. Тий. Тэгээд гацчлаа те. За амраа ирсэн байна. Хай хост байна. Тэгээд өнөөдөр Темках. Хай. Анх удаа Rust-ийн Animongo podcast-нд орж ирж байна. Йоо. Наа барайд идчихээ. Нэг амар аниме фэнүүд чи юу гэдэг вүлээ? Otaku. Тийм. Би тийм биш шүү. Үгүй Монгол угаас otaku байхгүй. Байхгүй бүр нэг тийм. Яг гэж боддог юмсан дээ л. Яг otaku чинь тийм хүсэж байгаа юм. Наа ч одоо ингээм амар тийм controversial юм байна. Монгол байгаа. Амар нөөрдөө бүр ингээд экстра. Тэгээ ерөөсө гэрээсээ гардггүй ингээд жижиг ажил хийдгүү ингээд ерөөсө ингээд гүс бодит ертөнцөөс бүр тасарсан заяа. Star Wars-ын тийм фэнүүдэд жоохон сэтгцийн жоохон бас өөрчлөлттэй юм шиг. Тийм хүмүүс байдаг юм байна лээ. Эмхтэн сонирхдаг, аниматор сонирхдаг ч юм уу те. Waifu та. Тэгэрэг тийм хүмүүс сонсчихвол муулаа гэж хэлж байна. Waifu хүмүүс. Тийм waifu хүмүүс. Өнөөдөр болохоор би тэгэхэд ер нь амар generic юмэрэг гэж бодож байна. Энэ 7 хоног нэг амар тийм шугуулууд ахаар мэдээллүүд бол гараагүй. Яг мэдээллүүд бол жижиг юмнууд бол гарсан байсан. Тэгээд тэгсэн чи би нөгөө өмнөхтэй нөгөө комик гэдэг ярьжсэн шүү дээ. Тэгээ миний нэг амар хаслан заамаатай гэдсэн да. Тэгсэн чи хүн комент хийсэн байлээ. Заан залуудаа гэдэг тийм комент гардаг байсан байлээ. Тэр амар Монгол орчуулсан л байна. Орчуулга юм мэдгүй. Би Монгол гэж боддог ус нэр мөрн тийм санагдаад байна. Нөгөө Монгол тийш нэрээ те. Батаач арилах биш л ахалтай гэсэн. Тэгээ ер нь айгу би Монгол гэж ойлгож байсан тухайн нэр тийм сандлаа. Тэр амар заа мандаа ингээд дэвсүүлж хөвсүүлээд. Шууд ингээд нэг амар нэг юм саяата ирүүс мэрүүсэд штэ. Тэр мэдрээ шууд нэвтсүүлбэж мөлбөө. Тийм нэлээд жоохон aareж маяг байсан баха. Тэр тань хүн комент хийгээд би нэрийг харсан баярлаа. Тэгээ тийм ярьсан байсан. Тэгээ өнөөдөр болохоор ялч generic эхлээд мэдээллүүдээ яриад тэгээ дараа нь энэ 7 хоног хэдүүлээ нөө анимдээр гарсан анимдээрээ гаргасан дедлайныг бөөндөө үзсэн. Тэгээ тэн дээр бол сэтгэлээ ярих гэж бодож байна. Та тэгээд One Piece ярих уу? Сүүлэлээ. Сүүлэлээ. Шууд амар. Тэгэж бодож байна. За эхлэх үү? За ямар мэдээлэл би яг ингээд амар гоё тийм юу маягаар audience маягаар live audience маягаар нэг инээж мэдээдэг. Нөгөө live track гэж үүдэн шүү дээ. Нэг юм жоок болгоод тарт нь инээлтэй л гэдэг. Тэр шиг юм гоё бэлтцсэн. Friends-ийг тийм байдаг шүү дээ. Гэтэ Friends-ийг бүр ингээ audience-тэй. Тэгээ хүмүүс оролж ирж яадаг байсан гэж хэлээ. Тэгээ нэрээ амар random нэмжд болгол өчигдөр яг Friends-ийн 25 жилийн өмнө анхны эпизод нь эйр хийж ирсэн шүү. 25 жил. Тэр каст маст нь хинхэнтэй ингээд Jennifer Aniston яг хിവэрээ зүгээр байж байгаа юм шиг. Jennifer Aniston бүр яг хിവэр аахгүй. Хамгийн өгшөрсөн нь Lisa Kudrow билээ. Тэр бус нь бол Lisa Kudrow ч нөгөө нэг Phoebe те. Yes мэддэг. Тэр нөгөө юу хийсэн. Thanos гэж яхаар нөгөө Gauntlet гарч ирээд ингээд snap хийсэн. Тэр шиг Friends-ийн дөрүүдийг яхаар яг тийм юм янз бүр өөрсдийнх нь юмнууд гарч ирж байна шүү дээ. Юунууд? Янз бүр юмнууд дөрвтэй холбоотой юм л шүү дээ. Би бас сайн мэдэхгүй болохоор. Тийм. Тэр Wizard of Oz гэж. Тийм. Wizard of Oz гэдэг юм улаан хотол гарч ирнэ. Тэрийг ингээд tap янгууд ингээд ингээд ирэнгүүтээ харц байгаа юм л. Тэгээ та дараа нь ингээд өнгөтэй л. Nice. Үрхий. Би яа гэж үү. За тийм мэдээлэлүүдээ эхлэе. Тэгээ Naruto юу 51 way гинэ. Энэ бол амар сайн би сайн мэдэхгүй. Хэдэн сая хүн going дарсан байлаа. Бүр саяар байсан. Тийм.
Хэдэн саяараа going дарсан. Тэгээ эцэст нь тэгээ ингээд хүмүүс нэгдэж чаддгүй гэдгийг харууллаа. Хэдэн сая яасан тэгээ 100-200 лацсан байна. Хүмүүс яагаад гүйсэн байлээ. Яагаад би болчлаа. Гэхдээ зүгээр нэг баг тэнэг юм шиг 100 зүгээр ивентнээс авахгүй тэнэгтэй. Зүгээр Area 51-д Alien байгаа. Let's see the aliens Naruto-роо хийх юм бол хэдүүлээ барна гэж тоглоомор тэр нь ингээд joke нь явсаар байгаад нөгөө медиа сайтууд сэтгүүлүүд нөгөөтгийг нь шеэрлээд тэгсээр байгаа тэр юм утгаалцаа. Тэгээ ямар сандаа сүултээ бүр юу нэ тийм Area 51 дээр чинь тэр юу нэ Америкийн агаарын хүчний илүү тэнгисийн хүчний төлөө ямар ч нэг тийм юуных нь туршилтын тийм бааз байдаг. Military тийм болохгүй. Яг үгүй гадаанаа ойрхон мэдээж зай байгаа л да боломжтой. Тэгээ тийм юутай бааз байт юм бэлээ. Цэргийн тэгээд тэр бүр нөө одоо яг явнаас нь биш армиас нь аль version ч үлээ Navy ч үлээ Air Force ч үлээ. Тинчээс бүр statement мэдээлэл хийсэн байсан шүү дээ. Ингээд хүмүүсийг бити ирээрээ гэж зөвлөж гинэ антер гэж. Сүлдээ бүр тэр бүр амар том юм болцсон. Хэдэн сая хүн говьда дэлхийд дараа яаж маа тэгээд дэмиш ухааны юм баг. Тэгээд тэгснэ Америкийн засгийн газар болон одоо энэ яг Navy ч лээ тэрнийхээ эрх ашиг Америк юу болол айран болол 100% хамгаалах бэлэн тэр амар тийм threatening тийм юу исэн байсан. Ямар ч нэг өглөөс ирсэн чинь битүүн юм болцсон. Би ойлгохгүй. Ямар санд юунд дээр нэг чатаар моглом юм болов гэж бодсон. 200 хэдэн очсон байлээ. Секунд хүмүүс очсон байлээ. Гүйсэн байлээ. Тэгээд Наруто гүйлт хийсэн байлээ. Тэгээд дайраг ухалтай мэлээ. Арайч дайрчааг байх. Ганц хоёр хүн барьжлагдсан гэсэн. Дайрж байгаа да. Тэр хүн гомн зөрөгтэй Наруто гүйлт хийсэн. Ямар ч гэсэн нэг оролдоод үзсэн. Нэг телевизийн нэвтрүүлэгч юм уу ямар ч хөтлөгч ингээ мэрэ зогсож хахад Наруто нэг багийн Наруто гүйлт ингээд гүйж байгаа тийм бичлэг байсан. Тэ дараа нь ярихад гоё байгаа шүү дээ. Area 51 цэргийн бацлаа. Наруто гүйлт. Тэд чи одоо болтол байгаа илүү. Одоо болоо хэлгүй дээ тарж бодоо байгаад. Гэхдээ бүр амар гоё юу яасан л хэлээ л дээ нөгөө нэг тоглоомоор угаасаа тоглоом дээр мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээ тийм болохоор очисон хүмүүс амар гоё нөгөө юу яага бүгд юм элийн хувцсан хүмүүссэн сансрын систем маргаацлаа ногоо чихмэх зүүж мүүцсэн тэнэг хувцастай. Тэгээ баг cosplay шоу болсон байхгүй тийм чи нэрнгээсээ бөөнөр очоод тэгснэ кампинг мамп хийцээ бүр ингээд юу муутай майхан захантай очоод тэгснэ дуулж муулцах барбекю хийж байна. Тэр бүр бодоо бүр фестивал болсон байх. Нөө save ET from government гэдэг юм байна. Тий save ET гэсэн. Өөр юу let's see the millions тий. Тэр хэрвээ яг тэр нөгөө нэг анх яасан нөхдүүд нь тэрийг нь бүр юм болгоод зөвшөөрөл мангартаад байсан бол Area 51-тэй ойрхон газар нь зүгээр чинь нээлттэй газар гэж юм байгаа шүү дээ. Public тэр чинь ингээд фестивал хийсэн бол амар фан болох юм байна. Зүгээр жигнэсээ military юу руу дайрахтаа биш зүгээр тийм alien юутай themтэй тийм дэрт гоё Naruto гүцгээгээл тэр ивентийг юу нөөсгсөн нөхөр өөрөө яасан бол тэгсэн сүүлдээ нөө хайгаад юу яасан нөгөө нэг уншиж байгаа FBI CIA-ийн хүмүүс байвал ерөөсөө тийм юм биш шүү. Тэг хаалтан дотор joke гэдэг ойлгоорой. Хөргөд бас тэгсэн байсан шүү. Тэгвэл алуулна л та бас янз бүр юм болох юм бол тийм. Асуудалтай л. За энэ чэнэс манайхан гоё Сквадрын талбай дээр Наруто гүцгэй гэж. Тэгтээ өөрөө яг Тэгтээ 10 жил бөөндө тэгж гүдэг байсан шин. Би л ажиллаж гэж байгаа. 2022 оны эдгээр сарын тэдэнд. Нээ. Бараг дараа 100 гэл. Тий дараа ер нь яавахгүй ш нээлт. Тэгээ нар ирээрээ. Тэгээ нар зөв тойрч гүн. Тэгээ Наруто дээр тийм тоомо байд юм specifically амар тийм учир начиртай тоомо. Тийм тоо байдаг бол ингээ тийм тоо хэдэн удаа тойрч гүн мөн. Тийм юм нэг. А 9 сул нэ. Тэгээ тэгвэл 9 удаа гүн. Зөв юм нэг алчаад байна тийм. За энэ чэнэс шилжээд Боротогийн шинэ арк хэлэхээр болсон байна. Арк нь болохоор их сонирхолтой. Надад амар сонирхолтой санагдсан. Юу гэдэг юм бол нэг юуны Нарутогийн 20 жилийн болж байгаа юм байлээ шүү дээ. Жохоо 20 жилийн болж байгаа. Тэгээд энэ болохоор нэг одоо гарах арк дээр нь болохоор юу Нарутогийн багнаас гарах юм билээ шүү дээ тий. Гарах юм уу? Эсвэл ингээд юу гэдэг бис ойлгохгүй. Ямар ч юм Боруто проектра Нарутогийн яг тэр багийнхын хувьд уулзсан гэж. Харин уулзсан гэдэг тэнгуүдээ яг яаж эсвэл нөө Минато энэ шиг яаж
уул нэг сонирхолтой идея Мэдгүй. байсан. Гэтэ яг Боруто уншдгүй болохоор одоо юу болж байгааг нь мэдэхгүй Тийм, байна. сайн юу болоод байгааг мэдгүй. Тэснэ сүүл дээр мангаг нь уншсан хүмүүс бол би спойлерлох гэдэг юм байлаа гэж. Нилээ тийм өөр твисттэй юмнууд болоод байгаа юм шиг байна лээ. Тэгэд энэ арк болохоор юу юм бэлээ? Тэг Борутон баг тэгээд өөрөө баг вилэн юм шүү гэж. Мэдгүй. Хүмүүс тийм нэрэд. Тийм тэгээд ТV Токио дээр гарна. Тэгээд юуны юу дизайн, character design тийм visual-ийн гаргасан тийм постэр гаргасан байлээ. Надад л айгуу дайггүй харагдсан. Тэгээд хэрвээ ингээд уусаа Нарутогийн баг нас ингээд Боруто хоёр уулзал уусаа юм сонирхолтой санагдаж байгаа. Тэр нөгөө нэг Наруто Shippuden-ний хэддэг кино нэлээ Наруто Minato хоёр уулздаг шүү дээ. Мэдгүй. Би ер нь Наруто мэдгүй. Тэгээд хэддэг кино юм бол тэнгуүтэй тэр хоёр нөгөө цухта Rasengan ингээд тэр Rasengan 8 гэж юм л. Кино биш тийм series нь биш юм уу? Үгүй тэр чинь кино бүрийн хэмжээний кино. Тийм. Тийм. Би бол ялчгүй Shippuden-ийн ихний 30 анги тэр Нарутогийнхны ихний 30 анги тэр хоёрыг шүтчихсэн. Тэгээд цаашаа яваагүй. Үнээр яваагүй. Яагаад? Мэдгүй нэг амар тийм boring хин хайшаа. Гэхдээ нэг тийм яг анимных нь нэг тийм vibe айгуу тийм сонирн байсан. Тэгээ нэг амар тийм донтож модхоор бол ороогүй гэж. Манайч болохоор яг нэг угаасаа тэр чин телевизээр гардаг гэснээр багаасаа үдцсэн болохоор амар тийм ностальжи гоё байдаг бах тийм. Амар дуртай угаасаа. Гэтэ би Shippuden амар дуртай биш л дээ. Shippuden надад яг нэг Pain Con-оор дайрдаг тэр аркаас хойшоогоо надад ер нь жоохон таалт тоглоод явцсан байхгүй. Shippuden бол яг эхлэхдээ бол бүр амар гоё эхэлчихсэн. Тэгээд цаашаа жоохон. Гэтэ амар хайртай Нарутод бол ямар ч байсан. Shippuden нь бол бүр ялцч ингээд нэг тийм үйл явдал ямар ч тийм build up энэ баггүй шууд хилд юм л шүү дээ тий. Тэгээ угаасаа шууд өмнөхөөс хэлчихэж байгаа. Нөгөө хатаггүй хийдт ингээл дайцгаал. Тэгэл гисэн тэгээд яа жоохон толгой гэдэг болоод мэдгүй хин. Тий өмнөхийн үдэг юм зэрэг яаж ойлгох вэ? Тэгэл зааццгээл тэгэл. Тэгэл тэр 14 онд манганд дууссан гэж чи юу яг тэр үед угаасаа яг мангаг 14 онд лөө. Тийш. Ямар уц 5 жил болсон шүү дээ. Тэгээд мангаг нь тэгэл тэр үед тэгэл 7 нуглал уншаал яв. Гэтэ Нарутогийн угаасаа хамгийн заваа юм фильтр угаасаа ялтчихв. Дараа аниме дээр алсан байт юм шиг л дээ. Фильтр бол бүр тэгэхээр амар амжигтай. Би Борутогийн эхний нэг баг 10 мгийн тэгтээ үзсэн бахаа. Яг анх гарч эхлэв. Тэгээд ерөөсө таалагдаагүй дээ ямар ч сайтцээ. Тэр нэг яаж л Боруто нэг эхлэхдээ бас амар шинэ шууд Нарутогаар үгсэн гэж эхэлсэн шүү дээ. Тийм үү? Тийм амар шинэ. Боруто бүр том болцсон нэг хүнтэй Конохоо бүр ингэ сүрцэн гэж эхэлсэн шүү дээ. Оо тийм. Тийм амар шинэ. Амар хамаагүй байна. Гэтэ яг анх гарч эхэлж байгаа тэр нөө манга занга дээр нэгсэн угсаа ингээд Наруто ингээд үхгээ төвчсөн цаана Сасуке энэ төр хөвцсөн тийм нэг манганы юу яваад төгснөстэй зураг тийм. Тэгэхээр би цаас бүгдээрээ л өгчтэй юм биш ямар тийм гэж бодоод. Тэгээ уг надад бол ялцчихгүй одоо бодсон ч ялч Наруто гэдэг дуусгдгаар л дууссан л дээ байсан. Гэтэ зарим хүмүүс Боруто болохоор бас Наруто ч одоо өмнөх генерашн гэж бол хэлж болно шүү дээ. Тэгмээд Боруто болонгод ингээд тэр ертөнцийн ч гэсэн ингээд тодорхой хэмжээнд ингээд хөгжиж шүү дээ. Тэрний хүмүүс бас айгүй их таалагддаг юм шиг үлээ зарим хүмүүс. Сонирхолтой байж магадгүй халтаа үсээ яг тэр юмны дараа юу болсон бэ те. Надад болохоор тэгэхээр нэг л сонир байсан юм. Нэг л авахгүйсэн. Тийм Боруто дээр ингээ гоё шинэ арк эхэлж байгаа юм. Гэтэ энэ амар сонирхолтой идея болохоор яг сонирхож үзвэл гоё л юм. Энэ жил бас айгүй олон юмны ай болж. Тэгээ зөндөө ай болж байна. Өчигдөр хэд хоёр юмны ай болоод өнгөрхөн жаашин хоёр юмны яг бүр ингээд exact юу. За дараа нь гэх юм бол Fruits Basket гээд romance manga энэ жил 19 онд зуны улирлаар гарсан тийм аниме ремейк хийгдсэн гэх юм уу? Ремейк ребут хийгдсэн. Тэгээ өмнө нь байдаг байсан. 2001 онд гарч ирсэн юм байлээ. Анхны яг хөвлбөр нь. Тэгээд 25 ангитайгаар гарч ирсэн. Тэгээд сая ремейк хийгээд
Тэгээ энэ 7 хоног season 2 нь гарна гэж зарласан байна. Тэгээд яг ремейк хийхсэн өмнөх тэр нэг гарсан хувилбараасаа бол ялч зурвал мөрөл амар гоё байсан байлээ. Гэтэ би сториг нь бол өөр гэж бодохгүй байна. Тэг угаасаа Тийм. зохиол Нэг адилхан. хэвэр ах л та. Тийм. Ямар ч сан бүр амар алдартай юм билээ Fruits Basket. Манга гэсэн бүр амар алдартай юм билээ. Тэг би ерөөсөө уншиж байгаа. Харин тийм. Ямар ч энэ 100 бол сая сүүлийн анги гарсан тий. Тийм сая ерөөсөө анги гарсан. Тэгэхээр сая энэ 100 бол алсан л юм шиг үлээ. Тийм. Эхнээс хийсэн. Тэг энэ 100 нэлээд олон миний мэдхийн амар олон романсууд гарсан. Тэгээд Коно ото тамаарэ гээд ийм юутай ингэж тоглолтоо хөгжмөж өгдөглээ. Ингээд хятаглахтаа. Гэтэ ингээд нэг юм интернет дээр нэг юм хум шиг юм тийч ингэж тоглоод идэв штэ. Тийм юм тоглолтог нэг тийм хөгжмөнтэй романс маань гарсан байхгүй. Тэр бол манга амар алдартай. Тэгээ сая аним болж гарсан юм билэ. Тэр бол надаа тэгж гарсан талаас нэг төгөө үзэж амжаагүй би манга нь уншиж биш. Романс юм байна. Анхнаасаа ер нь амар үздэг л байсан юм. Одоо нөө юу ананацуудын мат дээр романстал орох хэрэгтэй. Тэгтээ жоохон sci-fi тий. Тийм. Тэр бол надад романс бол хамгийн таалагддаг. Тэгээ би бол нэг хэсэг романс төгжсөн бүгдээ л үзчихсэн. Одоо бол мангаг бол Midori Days бас амар хүмүүс. Midori Days. Тийм. Нөгөө нэг амар тийм гарна хүмүүсчдэг. Гарна. Тийм билүү? Нилийн дээр их өдөрч байгаа. Тэгвэл би тэр үзэж байгаагүй. Би андарч минийх нөө Nishiro Days гээд. Midori Days гэдгсэн. Nishiro Days гээд тэр айгу хөөрхөн шүү дээ бас. Тэр нөгөө нэг өглөөс ирсэн чинь нэг бандийнх нь баруун гарна. Өөрийнх нь нөгөө нэг таалагддаг охин ирчдэг байхгүй. Солиотой. Тэгээ амар инээдтэй. Гэтэ амар хөөрхөн романс тийм. Би яа сонсож байгаа ч гомөр. Тэр амар хөөрхөн. Parasite ч юм хайш. Тийм нэг. Тэгээ энэ season 2 нь гарна гэдэг бол нэлээд тийм амар epic мэдээ баха. Чүгэлээ үздэг хүмүүстэй бол яг нэг тэр амар 2001 онд гарсан story-ны season 2 нь одоо гарч байгаа гэхэр чинь амар тийм гоё л үйл явдал байх. Тэгтээ үздэг болохоос мэдгүй байгаа тийм. Ямар ч гэсэн гарахсан байлээ шүү. Гарахсан байлээ. Фэнд мар мэдчих байх туу. Ханд. Тэгэд энэ 100 айгу хөөрхөн feature анимд гарсан. Тэгээд Weather with You болохоор сая гараад Японд 8 сард нээлттэй лөө 7 сард лөө 7 сард байгаа. Тийм 7 сард нээлттэйгээд сая Торонто дээр Хойд Америкт нээлттэй байсан. Тэгээд тэрнээс Японд нээлттэй хийснээс хойш Европ тэгээд энэ Зүүн Азиудад бол ингээ нээлттэй хийгээд яваал лээсэн юм байна лээ. Тэгээд сая болохоор нөө 4DX-ээр гарна. Screening гарч эхэлнэ гэ. Тийм мэдээлэл гарсан байна. Тэгээд 4DX-ийн шинэ постэр байсан тийм. Тэгээд тэгжүүлээ үзэж байгаа хүмүүс нь бол одоо норхон дээ. Тэгээд одоо цаг агаарыг удирддаг. Тийм. Тэгэл тэр угаасаа трейлер дээр битүү бороо уусан бас. Бороо тийм байна ч юм амар experience тэл үзэх юм байл. Тийм. Гэтэ бараг хамгийн тийм юм хэрэг 4DX-ээр үзэх хамгийн гоё байх юм шүү дээ. Бараг магадгүй. Тийм. Эсвэл гоё юу яаж болох юм? One Piece-ийн нэг гоё нэг тийм юг тэгж болох юм бас. Тэгээ гоё кино байл ингээл. Мэдгүй нэг тийм баха ус цасан байц тийм яа тиймэрхүү сигнууд гардаг шиг ингээл нэг тийм зам авных нь яг ингээл артлаас нь Gold баг тохиромжтой байна. Тийм. Би Gold үзэж байгаа. Gold тэр баахан splash болдог байхгүй юу? Нэлтэй. Gold үл байж болох юм. Тэгээ 4DX-ээр юм үзэх. Яг надад бол нэг таалагдаагүй. Надад ч гэсэн. Айгу жоохон disturbing байсан. Гэхдээ би тэгтээ үзег байгаа л да 4DX дээр. Тийм. Зүгээр угаасаа үзхийг хүсэхгүй байгаа гэсэн. Үзье гэж бодохгүй. Би юу хоёрыг үзчихсэн. Black Panther-ыг үзчихсэн. Ant-Man-ыг үзчихсэн. Тийм. Ant-Man бол fun байсан. Black Panther бол надад бүр амар ядаргаатай ингээ бүр яг киногоо үзэх гэхээр ингээ тэгээ азар ялдч гоо 2 дахь удаа үзчихсэн болохоор арай гайгүй. Бүр анхны удаас бол амар уур үрхээр байх байсан баг.
Тэгэж бодож байна. За 4DX-ээр ингээд Water with you Тэр 4DX-ээр өөр аниме гарч ирсэн юм уу? үгүй баха би тэгж бодож Ер байна. нь юм ерөөсөө сонсож байгаагүй те. Нахных. Тэгээд буцаад Shonen аним руугаа ороход Boku no Hero Academia-гийн нэг хоёр дахь кино Heroes Rising-ийн шинэ промо видео гарсан байлээ. Юу, зураг Видео юм шүү. Видео гарсан магадгүй. Видео би сая видео үзсэн. Тэгээд тэгсэн чинь та өмнөх нэг кино үзсэн үү? Зүг Би тэрийг үзэж байгаа. Тэр чинь хэдүүлээ ялаа 11 сарын аниме дээр оруулж хийсэн. Тэрэн дээрээ л нэмс үзье гэж бодоод байна. Тийм би бас тэгж бодоод байгаа. Би бас үзэж амжаагүй. Тэгээ энэний сая промо видеог нь үзэхэд бол амар гоё харагдчихсан. Надад тэр хин хоёр нэг амар хөөрхөн нийлэх гээд байгаа юм шүү. Мэдэрээ үнэлээ. Хин Бакугой нийл гайлс. Нийлнэхэр нийлхийн ч одоо юу хэсэгсний гэж ойлгосон. Үгүй амар хөөрхөн коллаборейт хийх гээд байгаа юм шүү. Гэтэ ер нь нөгөө хин Todoroki тэр 3 угаасаа юм. Нөө топ болох уу? Тийм топ нь бол нэг тийм нэг тийм дайсхан яг нэг амар дайсхиндахгүй ч гэсэн зүгээр ингээд амар friendly нэг тийм байх бах. Дандаа нэг тийм үйлсэлтэй тийм мөгөөс байх уу? Ямар ч юм киног нь бол амар хүлээж байгаа. Тэгээ нөө юу гэсэн чинь хин Бакуго Midoriya Todoroki-гийн зураг шинээр гаргасан байлээ. Тэгээ энэ амар хөөрхөн нэг баг насны урдаа тийм. Тэгээ энэ юу байх юм бэ л нөө сая хэднээс үлээ нөгөө нэг тасалбар нь худалдаж эхлэх юм байлээ 10 сарын ихэр байсан баха. Тэгээ нөгөө тэр тасалбарыг авахар нөгөө нэг энэ гурвынх нь аль нэг нь өөрөө тактик тавсан юм сонгож авах юм байлээ л дээ. Тийм тэгэхээр 3 тик авах юм бол тэгээ гурван нийлүүлж авч чадна гэсэн үг юм уу тийм. Ер нь бол нэг тийм маркетинг гэсэн юм байна тий. Тэрнээс аим хөөр. Гэтэ бол аюу гоё юм биш тий. Уусаа зураг нь аим гоё зураг тий. Тэрс амал л штэ. Манайхан хэр хүлээлттэй байна. Монголд Наруто last movie л гарч ирсэн дээ аниме гэх юм бол гарч ирсэн. Яга оруулж байгаа. Ер нь гардаг болол бас гоё л байна. Нэг энэ чинь тэгээд 12 сард яг Японд нээлттэй юм л шүү дээ. Тийм 12 сарын 1-нд. 12 сарын 20-нд байсан санагдаад. Тэгээд бид нэг хавар мозоноос үзүүлэх баг. Нэг тийм мэдээ бас тэгээд энэ 100-аас эхэлж гарч байгаа энэ Fire Force. Тийм. Энэ Fire Force 100-аас эхэлж гарч байгаа. Тэгээд сая 12 дахь анги нь гарах байсан боловч 2-7 хоногор хойшилсан байна. Гэтэ яагаад юм мэддэхгүй зүгээр л хойшилсан. Зөв хүмүүс нь залхуурсан ч байж болно. Би Fire Force-ийн эхний ангийн үзсэн. Ер нь амьд ажил харагдлаа. Тийм supernatural маягийн л. Тэгээ жоохон action. Угаасаа нөө би Soul Eater-т амар дуртай. Хүмүүс жоохон амар муулал гэдэг. Би болохоор амар дуртай. Тэгээд яг нэг тийм Soul Eater-ийн зураглал уур амьсгал нь надад тэндээс ингээд мэдэгдээд исэн болохоор надад амар таалагдсан. Тэгээд зураглал нь аль яваад байна. Тийм. Тэр л надад ойлгогдсон. Тэгээд 7 хоногор шийдэл 2-7 хоногор хойшлсон. 2-7 хоногор хойшлсон гэхээр бас асуудал гарсан л байгаа хэл та. Нэг юм тийм яагаад байдаггүй шин. Тэгээд Mob Psycho дээр манга дуусч байгаа юм. Манга дуусч байгаа юм байлээ. Юм шиг байна лээ. Юм шиг юм уу? Харин нэг жоохон амар сонир юм билээ. Онгонг юм байлээ. Тэгсэн ирнэ сүүлийн chapter нь 16 хононд гарсан гэж байгаа байхгүй. Хамгийн сүүл гарсан. Тэгээ завсарлсан байгаа юм уу? Тэтгэв би харин тэрийг гайхаа. Тэгээд ямар ч гэсэн нэг манга one болохоор өөрөө Twitter дээр зураг зураад тэгээд ингээд юм дуусч байгаа энэ тэрийг тиймэрхүү твит хийсэн байлээ. Тэгин ч бас спин-офф гарах юм уу? Би тэгж ойлгосон шүү. Магадгүй хаа. Хиний нөгөө нэг тэр чиний нөгөө нэг лөөрчин гэдэг тэр нөхрийн спин-офф гарах юм шиг байна л би тэгж ойлгосон юм. Тийм. Тэрний спин-офф гарах юм аа. Үгүй тэр бүр амар инээдтэй байна. Тэр угаасаа. Mob Psycho-гийн эхний season 1-ийн эхний 3 ангийг үзээд эхний 3 анги дээр л айгүй сонирн байсан аахгүй юу. Тэгээд
Тэд нэг цааш нь үйлчлүүлээгүй. Тэгээ гоё гэдэг болохоор би энэ үзье гэж Гэтэ бодож байгаа. манга Яг тийм энийг харахад бол амар сонир зурагтай. гээ зураглал бүр арай сонио. Аниме дээр ингээд тэрийг амар гоё болгоцсон байхгүй. Тэгээ анимашн амар гоё. Анимашн яг One Punch Man шиг байсан шүү дээ. Тийм гэж юу. Харахад ахаа. Надад жоохон өөр үт юм аа. Би One Зураасан жоохон замбраагүй маяг. үзээгүй л дээ. Зөв царай нэтлэн болоо би зүйл гэж бодсон. Би яг энэ спин оффыг уншихгүй байх. Гэхдээ хэрвээ тэрнгээр аниме гарах юм бол тэр нь угаасаа амар нийттэй болох. Яаж ч. Угаасаа хамгийн баг нийттэй дүр нь тэр дүр баг. Дуус нэг амар явцуугаар сүүл амар явцуугаар зөв ахлах сургуулийн хүүхдэд тархиг угаагаа тэтгэнээс Season 1-ийн хан төсөлд амар болсон заа. Тэгээд чи ингээд back story маань гардаг байхгүй. Яагаад тийм ажил хийж байгаа юм бэ? Тэр нь бас амар хөөрхөн emotional. Тэгээд фанэгттэй back story амар тийм юурээд юм аа. Тэгэд Mob Psycho гэснээс Crunchyroll гэдэг нэг анимнуудыг дистрибьютор хийдэг нэг орчуулж лайсенс Ер нь бол streaming service маяг юм шүү дээ. Тий. Streaming service орчуулдаг аль биесны юу компани. Бүртээ тэгээд сайтаас нь үздэг. Тий, сайтаас нь үздэг. Манга гэсэн үг шүү дээ. Тий, манга байдаг. Кино мино ер нь амар албан ёсны ганц хоёр газрын л нэгдээ Crunchyroll, Funimation эдгэрэл байгаа. Тэгэд Crunchyroll болохоор Mob Psycho-гийн тийм дэмтэй хөдийнүүд гаргасан байлээ. Харин тийм хувцас хийдгэл юм байна. тэрийг бас гайхалтай. Сонирхолтой. Яг тэр нөгөө хүүдгийнх нь ингээ бүтэн зураг нь бол тэгтээ гараагүй шүү дээ зүгээр модель өмссөн. Тийм модель өмссөн ингээ хажуунаас нь гаргацсан тийм. Гэтэ бүр яг ингээ mob энтрийн зурагтай биш зөө нэг тийм жоохон reference маягийн оруулсан тийм хөдийнүүд байсан. Тэр бол яг хөтэй тийм л юм байсан. Тэгээд бас хувцснаасаа эргээд Uniqlo Dragon Ball-ийн тийм бас тиймтэй хувцснууд коллекшн гаргаж илээ. Тэр бол надад амар гоё харагдсан. Амар cool мэдрэмжтэй харагдсан. Тэр jacket magnet нь бол Uniqlo ч угаасаа нөгөө нэг Uniqlo ч угаасаа Японы шүү дээ. Тийм Японых. Тийм тэгээд юунууд байдаг шүү дээ угаасаа One Piece ер нь аниметэй тийм юунууд коллекшнууд гаргаад байдаг. Тийм нодлон билүүд сайн нөгөө нэг Shonen Jump-ийн 50 жилээ болдог чинь нодлон тийм баха. Нодлон бол яг Shonen Jump-ийн 50 жилийн бас нэг коллекшн гаргасан. Тэр нь бүр амар гоё зурагтай. Юу My Hero Academia, Naruto ер нь алдартай хэдүүдийн баахан зүрийн тийм зурагтай. Яг тийм exclusive зурагтай. Тэр гоё гаргасан. Гоё юм тий. Тэгэхээр тэр харин тийм нодлонгийн коллекшн бол одоо байхгүй л. Байвал бүр үнэн амар моглорсон тийм л юм байна. Хоч мөн. Second hand. Тийм юмнууд. Яасан Dragon Ball-ийн хоол гэхдээ бүр гоё харагдчихсан. Амар гоё. Тийм Uniqlo-гийн нэг үүсгэн байгуулагч нь хүний хамгийн баян шүү дээ. Тийм. Сүүлд юунд Америкт тийм юунууд нь бандаад дэлгүүрүүдийн яагаад Uniqlo-гийн юунуудыг хаагаад шүү дээ. Үгүй хаагаад байсан биш нөө Uniqlo өөртөө хаагаад лөө Америкаас баруун захидлыг гаргахыг үгүй Трампаас гэсэн юм байна. Чин гадны брэнд гэдээ ярьсан шүү дээ. Нэг тийм мэдээ бас гарсан би харсан шүү. Ус Uniqlo-гийн аниметэй утснууд бол тасгаад харагддаг юм аа. Амар санийх ингээд зүгээр ингээд жакетнийх нь энэ карман дээр л баруун карман дээр л зүгээр ингээд Trunks-ийн амар гой зураг авахгүй. Тэр бүр амар кул харагдсан. Надад бол хүүдийнүүд нь бол амар харагдсан. Тийм би яг тэр нь л норч хараад Uniqlo-гийн сайт дээр нь яг комикс унагдсан дээр нь байсан. Тийм. Nice. Тэгээд одоо нэг 2-3 мэдээлэл үлдэж байна да. Тэгэд энэ л бас нэг юу манган дээр гэдэг юм бол Black Clover гэдэг манга аним одоо гарч байгаа. Аним нь үргэлжилж байгаа. Манган болохоор нэг Юно гэдэг дүр дээр нь илүү төвлөрсөн. Тийм spin-off гэх юм уу эсвэл шинэ манга гарч байгаа юм байлээ. Тэгээд зүгээр новел юм шүү. Новел юм биш тийм манга биш тийм ээ. Шинэ новел гарч байгаа юм.
Тэгээ та энэ Black Clover-ээс Дөөцөг. би ихний нэг хоёр ингээл цаастаа орлон тийм. Ер нь тийм орилдог дөрөв жоохон ядраатай бид юм. Энэ бүр талдаг. Тийм энэ хоёр нь яж хат бас соёл амар genius Гэтэ magician. лагил юм шиг байл шүү дээ. Гэтэ нэг спойлер бол биш л ахaltaа зүгээр шууд энэ юуныхаа нэхэн дээр гарчтэй. Энэ Астан болохоор өөрөө юм шиг тийм шидийн хүчгүй байхгүй. Тэгээд тийм шидийн хүчгүй Midoriya шиг тэгээд тийм хүчтэй болох гээд явж байгаа тийм journey гэсэн ойлголтыг би олхны ангиас авсан. Би нэг зураг мураг юмнууд нь харахаар нэг fairy tale-ийн fairy tale-тэй төстэй байгаад одоо нэг тийм ижидтэй нөхдүүдийн нэг гэлт байд яг нэг тийм байд юм шиг л шүү дээ. Тэрнээс арай өндөр. Тийм үү. Арай өндөр. Гэтэ ер нь нэг тийм зураглан ч юм уу эсвэл нэг шид мэдтэй тэр нь бол айгүй амар төстэй санагдаад. Надаа fairy tale-с илүү юутай хайкутэй төстэй. Зураглан нь Аха. магадгүй л. Хайкутэй тийм хурцнуудтай. Тэг хурцнуудтай өснүүд нь нэг юм хайкутэй нэлээд төстэй санагдчихсан. Аха. Үлцээ мэдээл наваа dark болчихсон. Нэг нь болохоор нэг нь dark шиг нэг нь гоё гэж. За гоёын дараа нь яриа заяа. Эхлээд болохоор энэ нэг JoJo Bizarre Adventure гэдэг аниматорууд нь одоо хүртэл нэг Golden Wind гэх шинэ цуврал байсан юм уу тий? Тийм, сүүлд гарсан. Сүүлд гарсан цувралынхаа сая баг 8 сард дууссан байна. Тийм үү? Тийм. Энэ цувралынхаа нэг аниматорууд нь энэ дээр ажилласныхаа төлөө цалингаа авч чадаагүй байгаа юм байна. Юусаа аваагүй. Тэгэд энэ болохоор надад амар сонирхолтой л юм. Ийм том студиэс хийж байгаа ийм ажил дээр цалингаа аваагүй гэдэг. Тэгээ нэг аниматор нь бүр ингээд бүр тийм мэдээлэл хийгээд Twitter дээр тийм Twitter дээр юм statement гаргасан байсан. Тэгээ бол сонирхолтой. Одоо JoJo ч юм бол бас нэлээд алдартай. Амар алдартай шүү дээ. Тэгж яхад одоо ингээд бүхэл бүтэн тэр чи одоо 26 мянга гарлоо нэг сизон сүүлд гарсан. Бүхэл бүтэн 26 7 хоног ингээд өдөр шөнөгүй ажилласан аниматоруудаа цалин юу ч өгөөгүй байх гэдэг нь бас амар сонирхолтой байна. Яг яхаад үнэхээр сонирхолтой мэдээлэл. Тэг ингээм амар удаан тэлсэн байгаа хгүй яаж одоо 26 7 хоногтой цалингаа аваагүй тэгээд дахиад 2 сар баг хүлээгээд тэгээд ингээ стейтмент гаргаж байгаа хгүй. Тэр нь надад бүр амар санагдаж байна. Student David Production гэж тийм. Энэ бол сонсож байгаагүй юм гэхдээ нэг бол production бол сонсож. JoJo бол миний амар хайртай зурлууд юм шүү дээ. Гэтэ би сүүлд гарсан сүсний үзэж амжаагүй л. Ер нь нэг тийм амар өрмөц. Амар өрмөц зураг мөрөглөн. Тэр ингээ хөдлөж байгаа бооз нөө. Тэр нэг бүр яа бүжиглээд байгаа юм. Тэр нь амар гоё юм байна. Тэрийг бол харсан. Тэгээ энэ бол айгуусан. Гэтэ яг бид нар мэддгөө болохоос биш яг энэ аниматорууд тэгээд энэ бүгдийн ард байгаа production студиудад яг ямар юм яг яаж ажилтдаг вэ гэдэг тэр юмнууд нь бүр шал өөр байгаа хгүй юу. Бид нар бүгдээрээ бид нар хүртэл тэнд анхаарал ерөөсө хандуулж тэгээд суулж бас үзэж байгаагүй. Аниматорууд бол угаасаа бүр амар хэцүү юм шиг. Яг мангака нар бас амьдралгүй л дээ. Гэхдээ аниматоруудыг бодох юм бол энэ чинь ингээд хүслээр орлого олж байгаа байхгүй бүтээлээрээ. Тийм. Аниматорууд бол бүр ямар ч амьдрал өтер нөгөө нэг Golden Boy гэдэг аниме. Тийм үзсэн. Тэр гоё дээ. Тэр нөгөө нэг тэр нөгөө аниме студид ажилладаг шүү дээ. Тэрэн дээр л зүгээр тодорхой гарч байна. Тэр бүр гоё дээ. Татад яг нэг хэсэг бүр яг нэг юм 90-ад оны аниме руу орж ирсэн байхгүй юу? Angel Dance үзчихсэн үү? Angel Dance. Dance үү? Тэрийг бол үзэж байгаагүй. Би Golden Boy үзсэн. Өвөө л дээ. Хоёр ангитай. Тийм. Манга нь бол амар алдартай. Бас үнэн татаадаг. Би тэг Great Teacher Onizuka үзсэн заяа. Тэгээд яг Triganыг үзчихсэн. Тэг яг нэг юм уу гэж баахан. Тийм. Тэг Cowboy Bebop энэ гэл баахан дээр байна юм үзсэн. Тэр үеийн аниме гэхдээ бүр одоогийн аниме бодвол бүр амар гоё. Анимашн бүр амар гоё шүү дээ. Тэг story шал ондоо. Тийм story нь бүгдээрээ би бинээсээ шал ондоо. Өөртөө гэсэн нэг тийм уур амьсгалтай. Тэд нэрээ бүгдээ амар Golden
Гоё. Яа тэгт үзэж байгаа. Гэтэ ер нь ихэнх нь үзсэн л баг л та. Тий. Гэтэ нэг яг бүтээр нь үзчихсэн үнсээр хүнлээд байгаа гэж би боддог. Ямар ч үзэж байгаагүй юм байл үзэрээ. Тэр чинь нэг 6 анги төлөө. Тийм шүү дээ. Тийм үлээ. Нэг анги дээр нэг юмд ажиллалаа. Тэгээ сүүлд нь яа. 20 хэд мөрөд биш үлээ. Үгүй ээ. Цөөхөн бит. Монгол цөөхөн. Тийм үлээ. Тийм үсаад. Тэр бүр гоё. Татаа ёо fuck. Үнэхээр тийм нэг амар. Тэгээ нэг тийм хүчилсэн ээжи биш тийм ерөөс тийм биш яг гоё тохирсон ээжи тийм. Тэгвэл чи Анисока ч гэсэн үнэн татаа. Тийм багштай зуулаа ёо. Тэгээд тэг яг ийм нэг аниматорууд гаргасан ийм нэг аюу цог мэд штэ. Юу байгаа? Тэр бол мангака л да. Юу? Оо fuck. Таны яриад үзээ. Юу? Таны нөө үзээд амар юу болмоор санагдсан гэдээсэн. Бакуман уу? Тийм Бакуман. Тэгээ сүүлд гарсан нөө Ширабаку гэдэг нэг аним баа. Тэр бүр ингээд аниматорууд ингээд студи дээр ингээд ажиллаж байгаа тийм нэг охтуудын тухай гардаг. Бүр анимашн студи тийм студид ажиллаж байгаа. Охтууд жавт ер нь яг тийм студийн талаар гардаг. Тийм аним байдیں۔ Тэр бас айгүй хөөрхөн тэрийг хэрэг үзэж байгааг бол үзээрэй. Бакумангийн яг юу л та. Яг мангака гарч байгаа гэсэн яг тэр манганы тэр индастри яг яаж явагддаг гэдгийг амар гоё гаргацсан л та. Яг жанр нь ярих юм бол амар тийм драма, романс юм ч гэсэн байдаг л та. Гэтэ яг тэр нэг манга яаж бүтдэг ч гэдэм үү те. Тэр манга сэтгүүлүүд одоо тэр мангаг сэтгүүлд хэвлэхийн тулд ингээм ямар амар шат амжилттай тэр бусад одоо мангаканууд нь бүтээлүүдээ илгээгээл тэр бүтлгүүдэл яаж фейлдэг гэл тэр мөр нь бүр амар гоё гардаг. Тэр нь бүр амар сонирхолтой л. Миний ер нь баг хамгийн хайртай судалгаа. Тэгээ юу штэ Бакумач нөө яг зураач зохиолч хоёр нь өөр тусдаа байдаг. Тэгээ тэр хоёр чинь нөө Death Note-ыг бас өмнө үзсэн байхгүй. Тэсээс 2 season тий? 3 юм уу? Бакуман уу? 3 шүү дээ. Окей. Тийм нэг мэдээ байна. Тэгээ энэ бол жоо хамсалтай л юм. Тэгээд хурдан шийдэгдэх байх гэж найдаж байна. Тэгээд сүүлийн мэдээ болохоор гоё гэх юм уу? За гоён ч бас ашиг. Гэтэ айгу санаа амраасан мэдээ болохоор нэг Kyoto Animation-ы осол гарахад гимтсэн нэг 34 үнэ тий халдлага бизнес би байгаа шүү. Одоо яг сүүл рүү орж ирэх гээл. Халдлага гарахад нэг гимтсэн 34 үнэ болохоор бүгдээрээ нэг тийм амь насанд нь аюултай байх тэр юу өнгөрөөд бүгдээрээ арай гайгүй болж байгаа гэсэн тийм мэдээ гарсан байна. Одоо нэг нөхөн сэрээд хэмжлэг гэдэг үү? Бараг тийм их. Тийм хүмүүдээ хэлж байгаа байх. Тэр хүмүүс бүр амар гэмтэн хөө. Тийм мэдээ гарсан байна. Тэр бол нэг хүн. Тэр за. Сэвэр яг юу нэг юм ярих чагаар бүр яг утас дуурайд амар толгоноос гараа авчлаа л да. Тэгээ ингээд ер нь энэ 7 хоногийн гарсан мэдээлүүд нь үгээр дуусч байна. Чухал гэж үзсэн бодсон юмуд оруулаад нэг иймэрхүү жижиг сайжиг үзсэн зүйл гардаг. Тий. Тэгээ өөрөө нэрээ тий. Хүү гэдэг хамтлаг одоо Японы хамгийн алдартай хамтлагуудын нэг гэх юм уу те Baby Metal юуны одоо нэг аялын тоглолтынх нь 2 тоглолтод нь special guest-ээр оролцсон юм байлээ шүү. Nice. Тэгтээ амарсан одоо Baby Metal тэг хүү хоёр ингээд шал хоёр өөр бодлоо шүү дээ. Амар. Юу яг гэж. Тэгтээ зүгээр яг ингээд одоо Baby Metal ч аниме дуудуулдаг лөө. Би л санахгүй. Тэгтээ байдаг бах тий. Ер нь дуулж байгааг хамтлаг баг байд юм биш. Байдаг л. Baby Metal бүр үнэхээр амар алдартай хамтлаг. Юм дуулж байгааг уран бүтээлч гэж байд юм уу дөө. Японд тий. Яг нөө сугад нь л гэж. Ер нь алдартай нэг тийм миний Солонгос хамтлагууд хүртэл дуулдаг шүү. Тийм миний мэдхийн лав минь
миний гоё гэж боддог баг их дууч. Би сүүлд нэг гоё шинэ хамтлаг нээсэн нэрээ. King Gino гэсэн гинөө гэсэн. Тэр бүр солиотой дуунуудтай тэр соло дууч нь бүр fuck амар гоё болоотой. Миний бол дуртай бол One O'Clock Overworld. Тий. Nico Toads the Wall гэсэн. Тийм Тэр амар гоё. Би тэрийг яаж мэдсэн гэсэн чинь нэг юу байхгүй. Хайкугийн season 3-ын эндингийг дуулдаг. Тэр амар хөргөнд. Наруто дээрс ч марс нэглэдэн дуулт юм байна. Өнөөдөр марцнаас ани нөө Боротогийн шинэ гарах аркийг эхлийн дууг нь Мивад болох юм байл шүү. Мивагийн мэдэн штэ та. Ямар Мива нөө нэг юуны Bleach change гэдэг дуу бол. change. Тий. Тэр юу нээр гой дуунуудтай. Тэг миний тэр шинэ нэлж олсон хамтлагийг сонсороо тэр бүр амар гоё дуутай. Яа тэр сүүлийн гаргасан дуунаас нь болоо би тэгээд орцсон гэж. Одоо баян сонсож байгаа. Ер нь гэхдээ аниме үзэхээр ялтаж байна. Анимений opening ending сонсоод нэг тийм Япон орчдөг. Тийм хамтлагд орчдөг л та ялтаж. Нэг тийм хэсэг үе байдэ ялтаж байна. Би ходоор төрүүлчихэж байгаа. Сүүл Кенши Яназыг одоо баг нэрээ адахгүй ах уу хүмүүс л. Кенши Яназ байна. Юуны югд болсон шүү дээ. Сид бас гоё те. Сид гоё. Сид угаасаа тасархаа. Сид угаасаа. Нэрийг мэдгүй та хоёр нэрийг мэдээ. Тэгээд миний ганц сөөх хэдэн мэдээ тэр нэг full metal alchemist гэх юм уу. Ер нь зүгээр дуунууд нь ер нь бүх дуунууд. Бүгдээрээ гоё. Тийм. Хамгийн ихний opening ч нөө юу юм дөө. Again. Тэгээд нэг тийм ending good need-ийн нэг жоохон уянган маягийн дуунууд гэж тэд нар бүгдээрээ гоё. Эхлийн дуунууд нь сонсч байна. Юу байдэн штэ. Скандалын дууных нэр нь юу лээ? Шункан сентиментал үлээ. Мэдгүй. Амттай дуу штэ. Би скандал нэг сонсдгоо. Би сонсдог гэхдээ тэр дуу амар гоё. Тийм. Би скандалын нэг дуун юу Bleach opening-ийн яг тэрийг л сонсдог. Би 10 жил тахтай скандалын bassist-д дурлаж ирсэн. Хин хөө штэ. One O'Clock-ийн Rata. Тий. Rata өргөн штэ. Надад бол яг хөөрхний хувьд л Така. Яг царайлын хувьд л така. Така юу? Нэг сонин царайтай штэ. Така юу? Rata л надад өргөн харагдав. Хөөрхөн гэж юу гэж. Инээхээр аим хөөрхөн штэ. Та нэртэн хоёр талтай яваад. Тэс нэг хинтэй гэрэлсэн штэ. Нэг амар эмодочин чимэл Америкийн нэг 2000 оны Аврилийн нэг ихчтэй нөлөө дүүтэн суусан штэ. Америкийн амир юм одоо. First of all, Avril Lavigne Канад хүч. Мэдгүй штэ. Амир юм уу? Канадын одоо л мэдчихэж штэ. Амир punk rock. Манай уул амир punk штэ. Амир эмо юуны юу үсттэй. Уу яг амир нүүр царай биш. Тэр move нэг тэр нөгөө 2000-аад дундаа үеийн нэг тийм мэдрэл муутай юм уу юу штэ. Тэрний чинь зүгээр poster girl болцсон байхгүй юу? Яг image юу тиймэрхүү. Гэхдээ яг хөгжим талаасаа те яг дууралт ч юм уу агуулга бол тийм амар юм бол биш. Яг юм дунд байдаг. Гэхдээ ер нь л Така бол нэг дандаа нэг ихчмэд бүсгүүлчүүдтэй дандаа ирэхэд яваад байдаг өстэй. Тэр ингээд алтардаг шүү дээ Така чи. Тийм. Нэг хэсэг. Така өргөтэй юм. Нэг хэсэг бол амар фэн байсан. Гэтэ одоо ч сонсдог л та. Тэгээ дандаа Японд дуунуудыг сонсдог би. Сүүлд гарсан шинэ дуунууд. Тийм дандаа сонсдог. Яг ганц нэгэн дайж юу? Тийм. Би бол ерөөсөн. Ер нь Америк хамтлаг болсон л та. Би тэр Ambitions гэдэг цомгоос нь хойш бол ерөөсөн шинэ дуунуудыг сонсоогүй. Ambitious-аас хойш цом гаргалаа. Гарсан баха. Үгүй мөлөө. Ambitious-ийн гэхдээ бас тийм лаг цом байгаа шүү дээ. Тэг би Ambitions-аас хідэн дууг нь сонсч үзээ. Харин тий за гэлтэл хуучин дуу гаргаж. Та хоёр яг аниметэй холбоотой дуунууд ярьж байна уу эсвэл зүгээр л Япон болоо явчихна. Зарим нь холбоотой. One O'Clock бол за ямар ч Bleach-ийн дуу дуулж байсан.
баг. 80 шинсэн. Тий. Өөр бараг Өөр баг байх байх тий. Тэгээ угаасаа томорцсон л тайлдчихваа. Тэгээс Юу одоо бол бүр тэг Америк хамтлаг болсон байг. Икемоно Гакаригийн донод байна шүү. Тий шүү дээ. Тэр сүүл нэг юун дээр Bluebird. тийм Bluebird Тэр хамгийн iconic шүү дээ. тий Sakura гоё. Тэгээ юу гоё. Сүүл нэг Shigatsu no Kimi no Uso дээр live action гарсан. Тэрэн дээр дуусан тэр Last Scene гэдэг дуу амар гоё. Тэр би бол Икемоно Гакарид амар дуртай. Та тэр юу Shigatsu no Kimi no Uso үзсэн үү? Тэр одоо л нэг жоохон аниме буцаж үздэм үү гэд нэг жоохон үзэх гэж оролдоод байгаа байхгүй. Яг нэг тэг би спойл дуулсан. 13-аас 17-8 хүртэл бол ер нь баг үзээг үү. Ганц нэг л үзсэн баг. Би бол өмнө жил бүр тэр зэгтэй анимаас нөлөө олсон. Free үзсэн. Тэр Classroom of Elite үзсэн. Free ч нэг усан сэтгэдэг. Тий. Free би ягаад ч эхний сизнээс нь season 3 хүртэл бүгдийг бинж хийж дууссан. Хитэн гэдэг нэг season 12. Тэгэл цаа. Гэтэ нэг бүтэн 24 цагаар баг үзсэн. Тий. Тэгээ яг нэг амралтай байсан юм аа. Нөгөө нэг амар сарын амралтаар үзсэн байхгүй юу гэж. Би яг full metal alchemist brotherhood-ыг яг тэгж үзсэн. Ерөөсө дунд нь зүгээр яалтч нэг хальт утсан л. Тэгээд ямар ч хоол бол идээгүй зүгээр юм бол уусан бах, 0 орсон бах. За тэгээд ерөөсө Анх үзэхтэй. Тийм, хамаах үзэхтэй. Шууд тэгж үзсэн. Амар random ах яадаг байхгүй. Манай үйл хоёр дүү тэгээ надад нэг хэдий юмнууд явуулахгүй. Тэгээд тэрэн донд комик тэгээ миний нөгөө бицэн чихвч байдаг шүү дээ. Тэр нэр тэгээд full metal alchemist тэрс. Тэгээд би тэгэхээр тэрийг мэддгүү. Юу гэдгийг мэдхгүй зөвөр ориг 2 DVD-с whatever гэж бодвол. Тэгээд маа нэг амар аниме бүр яг амар үздэг найз байдаг. Тэгээд би зөвөр асуухгүй. Аниме гэдгийг нь хараад ойлгочихсон fine. Тэгээд би нэг Google-д ч юм уу гэлтэйгээ зүгээр энийг юм хэсэгч манай унших гэнэ ороо. Цосноос харах гэдэг. Нэг DVD байна. Амар юм болоод яаваа ч ихс. Чи өстө баг зүгээр одоо явж үзэх баг. Наа чин зүгээр masterpiece гэ. Тэгээд за тэгээд бид тэ ганц юм тэр үед нөгөө нэг амар тийм яг уу feature length аниме угаасаа үздэг байсан. Ер нь үздэг. Ялангуяа science fiction талтай юм ихэнхдээ. Тэгээд Miyazaki-гийн аниме нөгөө нэг ярьдаг Ghost in the Shell Akira ч юм уу Memories тэд нарыг бол үздэг ус. Тэгээд Ghost in the Shell-ийн standalone complex энэ үзүүлсэн л та. Тэгээд тийм байж байгаад юу яагаад тэрийг нөгөө мэдхгүй ч байх вэ? Японд нь үзээгүй анх. Англи аудиотой англи субтитлтэй үзсэн. Яг анх үзэж байхдаа бол давар нь тэр үед нэг юм бодоагүй. Тэгээд ерөөс анхны эпизод үзэл тэр чигээр ерөөс явсараа шууд чар. 2 моёр бол хонсон л баг л та. Арайч нэг өнөх дуусгаж байгаа боломжтой байх. Тэр 2 хоног л яг яваал үзэл дуусчихсан. Йоо. Үнэн шигцээ тэгэхэд тэрнээс хойш бол тэгээд яг юу яагааг үлдээ тэр нэг тийм олон амар олон акт анимерууд ихтэй тэрнээс хойш баг аа. Тэрнээс өмнө ч орж байгаагүй хойш ч баг ороогүй байх. Цөөхөн. Ингэж гэсэн тийм. Хаалмыгаа яваа. The Steins Gate эхлүүлж исэн. Тэгээд би зүгшөө. Тэгээд би нэг нь үзсэн. Тийм би 5 6 анги амар уйдгартай байсан. Тэгээд дуусна гэж бодож исэн мөртлөө тэгээд ерөөсөө тэгээд явахгүй байсараа. Үзэхгүйсээр явц. Тэгээд юуг бол ямар ч бодоод байдیں۔ Тэр Naruto Maruto ч юм уу тэр бүр амар уртууд угаасаа хідээж үз. Тэгтээ тий тэд нар юу бус юм уу үзээд тэр ч бодоо. Юуны хувьд Cowboy Bebop тэгээд Death Note Samurai Champloo хэрэгтэй. Attack on Titan тэгээд Attack on Titan ирэхгүй гэж. Vampire Hunter D тэгээд Vampire Hunter. өөр юу болоод юу нөө нэг амар Afro Samurai тийм Afro Samurai тэр нэг weird нэг юу байсан. Хelsing тийм Helsing бас надад хоёр байдаг тийм Helsing ч. Helsing амар гоё гэсэн. Надаас байгаа татцсан л байгаа. Тэгээд би нэг юу марч байна. Ямар family юу илээ. Амар цөөхөн гэдэг mystery аниме. Амар цөөхөн гэдэг. Family гэдэг нэг автобусаар хүмүүс нэг газар очиод тэгээ ингээ mystery юм болоод байдаг. Маа сошиал медиа хаад юу илээ нэр нь
family-члүүчлээ нэг тиймэрхүү нэртэй. Би бандавч юм аа. Тэр Автосаар. сүүлийн 2 3 жил гарсан байхгүй шинэ. Тэгээд амар цөөхөн ангитай 20 хүүгүй ангитай. Тэгээд ингээд амар mystery. Тэгээд ингээд тэр автобусанд ингээд би нэг ерөөсөө танахгүй хүмүүс суугаад family биш байж магадгүй. Ямар ч зэн үйл явдлын тиймэрхүү ингээд автобусанд нэг хүмүүс амар олон хүмүүс суугаад нэг газар бөөнөр ингээд очиод тэгээд тэнцэн ингээ амар mysterious юм болж болоо хүмүүс бүхэд эсвэл алга болж болоо янз бүр. Тийм амар тийм mystery. Тийм байсан. Тэгээд erased гэд байсан. Юу вэ? Японоор мартчих. Erased гэд. Сонсчихсан. Тэрийг бүр амар мундаг гэд байсан гэхдээ мэдэхгүй л дээ. Тэгээ ийм юмнууд яг миний листэнд байгаа. Би хотлоо ярьчих. Бүтэн үтсэн Full Metal Alchemist-аас өмнө яг feature length биш яг тийм цуврал гэх юм уу те. Аниме яг анх үзсэн, анх бөгөөд ер нь бүтэн үзчихсэн юу байсан? Yu-Gi-Oh! Yu-Gi-Oh! Яг нөө ориг series нь шүү дээ. Оригч гэж тань аялал алдартай series нь байдаг шүү дээ. Яг нөө Yu-Gi-Oh! Гол дүр байдаг. Kaiba хинтертэй. Pegasus хинтертэй. Тэр яг тэр цувралыг бат би бүр ёстой яг ихнээс нь дуустал болгоож тахад амар сонь зэ. Тэр Yu-Gi-Oh! Өглөө юу 7 цагт яг гардаг. Биш 6:30-д 6-аас гарч эхэлдэг. 6-аас өмнөх 7 хоногийн гараад 6:30-аас нь яг шинэ гардаг. Тэгээ би 7 өнгөрөөгөөд автобусан суугаад 2 автобусан дамжаад тэгээ 8 өнгөрөөд хичээлдээ явчихдаг гэсэн юм байна. Яг 2 автобус дамждаг. Тэгээ яг тийм би яг өглөө 6 өнгөрөөгөөс ирдэг байсан. Өмнөх ангийн нэрөөсөө үзэхгүй. Тэгээ яг 6:30-аас гарч байгаа шинэ ангийн яг үдчихэл харахгүй өөрөөр яг хичээл явах юм үдчихэл автобусаар 2 дамжаа яг явдаг гэсэн. Бүр яг ингээд running багт нонгоо ингогт нь үздэг гэсэн. Nice. Тэгээ анх яг Японд гарсан үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ Болгарт яг зургатаар яг анх гарч ирсэн тэр байсан байхгүй. Одоо яг хоног нь сайн мэдэхгүй болохоор айгүй бол яг тэр үн жийсэн гэж магадгүй. Тэр чинь 3 онд гэсэн үг шүү дээ. 3 оны намар тэгээд 4 оны бараг 100 мөнгө хүртэл байхгүй. Тэгэхээр бараг анх гарч ирсэн гэж магадгүй сайн мэдэхгүй. Ямар ч сан Болгарт бол яг тэгж гардаг гэсэн. Тэгээд яг би бүр яг хамгийн анхных нь ангиас хэлсэн. Тэгээд бүр амар гоёс. Гэтэ тэрийг амар сонь хөөхт байхын memory айгүй сонь. Яг ямар хэл төр үтсэн сандвч бодвол Болгараар л байсан. Тэгээ би санахгүй яг үннийг хэлээ санахгүй байхгүй. Тэгэд яагаад айгүй weird гэдэг нь би нөгөө сүлд Yu-Gi-Oh! Бүтнээр нь татахгүй. Тэгээ нөгөө гүйл гэж үтсэн дуртай эпизодууд баг бүгдийг санаж л байлээ. Тэгээ гой fight might duel-үүдээ ингээд үзгээд тэгсэн чи Японоор нь би угаас үзэж шээ. Одоо л тэгсэн чи юу наалдахгүй байхгүй. Японоор нь яг Япон хэл дээр гэдэг fine anime юм чи. Гэхдээ зүгээр яг тэр яг Yu-Gi-Oh! Японоор юусэн наалдахгүй. Тэгээ англиар нь үсэн чи бас наалдахгүй. Тэгээ би гайхаад би Болгараар л үзсэн юм байдаг. Тэрээс нэг тийм сайн. Яс тэгжсэн. Юуг бол амар гоё. Доод үзэнүүдээ сандгүй шүү. Яг тийм хэлэн ялангуяа яг ямар хэл дээр яг ойлголтод авцсан. Гэтэ яг яагаад ойлгосноо санагдав. Тийм. Одоо чинь нөгөө нэг ингээл Болгарт авч чинь жоохон багт би одоо хаяасан Макдонд явж байгаа л Finding Nemo амьдралдаа анх театрт үзсэн кино тий. Тэгэл Matrix энэ төр үзчихсэн. Өөр чинь Matthew McConaughey нэг кино минь. Би ямар хэлээр үзсэн санагдгүй. Бодвол Болгараар л үзчихсэн байгаа байхгүй. Киног нь сандаг тий шинүүд юмнуудын санд хэлийг нь ерөөсөө ингээ бодож үздэг. Тийм. Би бас нөгөө жоохон бахта Оросд ингээд үлддэг. Бүр 4-5 тагта. Тэгээ ээж аваа ингээ ажил гараастай. Агаатайгаа үлддэг. Тэгээ би тэр үед Justice League үздэг гэсэн байхгүй юу? Яг анимац дээрээс нь. Тэгээ ингээ ойлгоод байгаа хэрнээ одоо бодохоор яг ямар англи дээр гардаг байсан бол орос хэл дээр гардаг байсан бол мэдгүй зэ. Тэгэхээр үйл явдлуудын санаад байдаг амарсан аа. Тэр нэг тийм юу яд юм байлээ. Ойлголт нь амар ойлгоод байгаа байхгүй тий тэрийг л сандаг. Тэгээд аасан юм. Би бол Full Metal Alchemist-ийг 9 ангид гэдэг чинь 4 жилийн 3-4 жилийн өмнө үзчихсэн юм байна. Би яаж үзсэн юм бол энэ давталттай л үздэг байсан болж таарах гэдэг энэ да би. Ямар ч гэсэн тухайн үед үзчихсэн амар санаж тэгсэн чинь logically жоохон сонио асуудалтай юм байна л да. Memory жоохон сонирхолтой. Яасан гэсэн чинь Yu-Gi-Oh-гийн яг Duel Monsters сурч байгаа 224 ангитай байна. Тэгээ 2000-аас 2004 оны хооронд 4 оны намар хүртэл гарч ирсэн юм байна. Тэгээ би яг эхнээс нь үзснээс хандаа. Тэгэхээр би яг нөхөлттэй давталттай л үзэж явсан болж таарах гэдэг юм л да. Түүнээс ш. Яг гэхдээ яг гарч ирсэн үед нь л үзсэн юм байна. Ер нь хамгийн их эпизодтай үзсэн юм шүү дээ. Тий 224. Тэгээ би сүүлд гүйлгээд ерөнхийдөө 224 анги бүгдээр дээр клик хийж үзээгүй л дээ. Гэхдээ бүгдийг санджлээ. Ерөнхийдөө бол. Тэгээ чи бас гоё storylineтай ер нь гоё. Яа, алдцдаг байлаа шүү дээ. Тэгээ хичээлдээ ингээд юу яг чинь тэг яг бидний үеийн хүүхдүүд нь тэг яг л бүгд Yu-Gi-Oh үздэг. Тэгээд
Болгарт нөгөө нэг дэлгүүрүүдээр нь ингээд нөгөө юу зардаг тог картон хулхинч зарагддаг. Тэгээд жоохон гайгүй дэлгүүрүүдээр нь одоо нэг их дэлгүүр шиг те чинь нэг тийм их дэлгүүр шиг моол зал руу бид нар хизээч орохгүй шүү дээ. Тэгээд нэг жижиг дэлгүүрүүдийн орж тэр моол ч нь өмтэй те. Тэгээд нэг бүр нэг зорж орох юм бол тэнцэн яг ориг юунууд картнууд байдаг амар өмтэй гэхдээ амар гоё. Дэгэр хизээч байдгүй. Яг ингээд цөөхөн 3 3 5 5 картаараа л байдаг. Тэгээд зарим хүүхдүүд нь ингээ ориг картаа тэгээд амар тоглолдог. Яг өглөө үе хичээл дээр нөгөө эпизодоо болвол амар ярина шүү дээ. Тэгэл ярьж байгаа завсарлагаанаар бүтлээ тоглолцоогоол дүүлдэл хөтлөө. Тэгэл амар дүрмтэй тоглолдог байсан. Тэгээд нөгөө нэг юуныхаа яг дүрмээр явдаг. Яг анимегийнхаа дүрмээр. Яг чинь нөгөө нэг яг энэ Duel Monsters дээр чинь айгүй олон солигдсон шүү дээ. Эхлээд 1000 биш 2000 амтай ингээд нөгөө оноотой тоглолдог байж сүүлдээ нөгөө Kaiba-гийн том тэмцээн ихсэн чинь юу болчихдог вэ? 8000 оноотой үздэг болчихсон шүү дээ. Тэгээ Monsters орж ирээд бүр нөгөө Monster-ийн God mode-од орж ирээд Slide for my first орж ирээд. Тэгээд тэгсэн Obelisk энэ. Тэгээд тэгсэн чинь яг тэднэрээр яг тоглолт. Яг тэр ингээд аниме дээр нь дөрөв юм солигдоо шинэ tournament энэ төр гэхлээр яг тэр дөрвөөр л тоглолт. Яа тэгдэгс. Юу яа л тэгтээ гардаг байсан аа жоохон бат зургатаар. Тэгтээ нэг гэж үзэж байгаагүй маа. Би одоо юмд таашигдсан бол тийм ээ. Яалтчгүй Наруто бол бүр амар гардаг байсан. Угаасаа тэр үед бол зөв баг бүх хүүхдүүд баг үздэг байсан баг. Тэгээ Наруто ч яг ихний Наруто гарсан шүү дээ. 200 гэдэг. Тэр баг дуустал гарсан баха. Тэгсэн санагдаад байна. Тэгэнгүүтээ тэрний дараа нь Bleach гарлуу, One Piece гарлуу. Би One Piece. Тэр хоёр бол зургатаар л ерөөсөө үзэж байгаа. Тэр хоёр бол хоёулаа гарч ирсэн. Тэгээд Bleach гэхдээ цөөхөн гарч ирсэн ямар ч юм. Bleach Ruka-г авардаг хүртэл идэх чинь 56 гэсэн үг юм. Цөөхөн гардаг. Тэгэл One Piece яг анх тэгэл твитээр үзэл. One Piece ерөөсөө үзэж байгаагүй юм даа. Яг анх аниме руу орж ирэл би One Piece гэл тэгэл яг үзчихсэн. Тэгээд сүүлд яг биш нөгөө сэлэнгт байдаг гэсэн. Тэгээд том эсвэл амралт дээр нөгөө хот нутрыг хамаатны юу болж. Тэнгүүд нэг манай Whale-д аниме үздэг болчихжээ. Тэр чинь дэдэн онд нэг 10 11 марна. За 10 он гэж юм уу? Тэгсэн чинь манай дүү аниме үздэг болсон ингээд тэр үед чинь нөгөө нэг аниме цэг юм байна. Emen Fans авсан. Манга ч нөгөө нэг мангас цэг юм жил баг тийж байдаг байлгүй. Тэгээ шүргийн тийм ингээл тийм байдаг ус. Тэгэл дүүтэйг нийлээл бүр замбраа галтлаа орж ирсэн. Тэгээ маад нөгөө нэг одоо нэг 20 ангитай мангитай ч юм уу ингээд CD-н дээр хуусдаг. Тэгэл нөгөө CD-г нь аваад би хотод байхдаа үзэл. Тэгээ сэлэнгэд очиод л та өөрөө баахан татаал үзэл. Тэгэл тэгж л орж ирсэн байна. Яг анх үзснээ санахынсан гэж боддог юм. Akira Ghost in the Shell би анх үзсэн сандаг шүү дээ. Амар харамсалтай. Яг анхны experience ерөөсөө сандаг юм. Тэр хоёр ингээд бүр зүгээр яг зөвхөн аниметэй биш бүр ингээд all time л. Feature-дэс таар юм дэртэй. Яг гоё эсвэл амар дээр үзчихсэн ч юм уу тийм experience үлдсэн. Тэгтээ нэг юу үндсний телевизээр нэг Ghibli-ийн юмуд аяг гардаг гэсэн шүү дээ. Зүг Ponyo гардаг гэсэн. Лавл миний мэдхийн House Moving Castle, Spirited Away. Totoro бас амар гардаг гэсэн. Амар гардаг гэсэн. Бүр Final Fantasy хүртэл гардаг гэсэн ингээ боддоо. Тийм. Би TV5 дээр л яг анхааны юм үзчихсэн. Чи тэгвэл хийж байгаа арай эсвэл би ч өмнө үнсний л би яг Монголын телевизийн culture-ын хаагаарыг боддог мэдгүй л байгаа л. UBS дээр бол тэгтээ юуг гарчсан те. UBS дээр харин би анх одоо UBS дээр үзчихсэн. Тэгээ нэг юм үстэй гад. Тэгээ юу гэдэг? SPN-ээр тэгтээ тэнд SPN-ээр Dragon Ball гардаг гэсэн. Тийм. Тэгтээ тэрнээс өмнө яг оригинал өөр Монгол дээр гардаг гэсэн. Dragon Ball-ыг нэг юм DVD дээр үздэг үстэй. Яг анх удаа нэг Монгол VCD тэнд нэг Broly энэ гарч ирж мэрээ. Тэг ингээд бүгдийг нь орчуулсан байгаа штэ. Дуу оруулсан. Тэр би багтаал тэрийг үзчихсэн. Тэгэл чи саяхан нэг шин супер гэж зурлал гарч байгаа байхгүй юу? Тэг анх удаа би Goku-гийн дуу оруулагч байгаа боолоо саасаа. Браво шоконд орсон. Тэр зөв нэг хорлоод идэв. Тэр Bleach-ийн гэхдээ баг бүх киноных нь VCD байдаг гэсэн байна.
Тэр бүр ингээ Монголд оруулахдаа бүр үцгэд бүр үнэн новши байдаг үстэй. Ажил нөгөө нэг тийш ингээл банкаа гээл те. Баах юм хэлдэж штэ. Тэднийг ингээд орчуулсан. Эсвэл бол амар аргуу ингээд аргуу аялахтаа хэлж мэлээ. Йоо тэр бүр амар хэцүү. Дуу оролт орчуулагч бас нэг үе бодвол одоо бас арай гайг болчиход байна. Ямар цэцгийн яасан хийсэн яагаад үнэхээр хэцүү байдагс тэр үзэх. Гэтэ тэр чинь тэгээд нөгөө бас хүүхдүүдрээ хандж болохгүй л байдаг л хэл та орчуулахгүй тий. Басэт тэр нэг VCD-ний үе амарсан тий. Юу вэ? Тэр Рик Мортиг дуурлаад байт юм шүү. Тийм билээ шүү дээ. Рик Мортиг дуу оруулна. One Piece-ийг тэр чинь бүгдээ нь орчуулж дуу оруулна. Хантер гарсан юм байл шүү дээ. Хантер гарсан. Тэгэд Star дээр яг шүн ч басаа 11 12-ийн үед High School DxD гардаг байхгүй. Гарч ирснийг би бүр яг шүн гарна. Би бүр гайхаж юу болоо. Брэвэр. Яагаад тэр үнэхээр тэр хүмүүс лайсенс нь би үнэхээр байгаа гэж бодохгүй юм биш. Үнэхээр бодохгүй юм биш. Тийм High School DxD гаргасан юм уу те. Тэгээ би яг нэг юу зурагт үзэхгүй тэгээ нэг өдөр яг би утасгүй чиглээ ингээд зурагтны ингээд сувг салж үзчих тэр гарч ирсэн. Яг нэг тийм өдрийг одоо яг амар дутдаг чинь зүгээр юу ч хийх юм байхгүй. Тэгээ зүгээр ингээд зурагтан дээр ингээд л юм ийм. Ер нь тэгдэг нэг байгаагүй л гэхдээ нэг тийм тэгмээр санагдчихээн л одоо л жоохон багтал зурагт амар үздэг. Please give me a break гэж санагдчихээн. Сансар кабел гэж яддагсэн шүү дээ. Тэрнтэй хахад амар гой юунууд гарч ирсэн. Cartoon Network шал өөрөө төгсөн байхгүй юу? Тэр үеийн Cartoon Network чинь сансар кабел дээр байдгүй шин. Supervision дээр. Supervision нь тэр үедээ илүү үнэтэй кабел. Гадаад юмнууд гардаг нөгөө Европын MTV энэ гардаг. Юу нь болохоор сансар дээр чинь болохоор юу нь гардаг байсан байхгүй юу? Аз мааз нь гардаг. Орс MTV-с байдаг. Юу нэг хятадын киноны сууг юу лээ? Амар нөө шар бичиг мичгтэй. Тийм. Star Movies энэ гэж байдаг юм. Тэрнээс гадна Star Sports, Star Movies энэ. Тэрнээс гадна нэг хятадын киноны сууг гэдэг үстэй амар зэвэн кино гардаг даанчтай дуурлахтай. Тэр бас гоё байсан. Тэгээд юу ч юм болохоор яг Supervision чинь амар зэвэн кабелс баг. Тэг ингээд янгууд тэг манайхаа ингээд Univision тавилчаад тэг нэг юугаа солиог байсан байхгүй юу? Тэнгүүд ингээд өмнөх тэр нөгөө кабел дээр нь Cartoon Network дээр шал өөр гардаг заяа. Тэнгүүд Univision дээр шал өөр гардаг. Тийм ээ тэнгүүд ингээд амар харамсмаар байсан. Яг ориг Cartoon Network л шүү дээ амар байсан. Ориг MTV ч сайгүй байдаг шүү. Тэгээ одоо тэгтээ MTV ер нь Cartoon Network хойлоо generally ер нь жоохон тийм л зүйл байна шүү дээ. Би ч Univision-тэй айгуу сүйд таа яасан. Нэцсэн 14-5 оноос л Univision-тэй болсон шүү дээ. Тийм гурван үйлчлэлтэй болж байна. Univision чинь хэдэн онд тэрнээс нөө тэрнээс хангалт 12 тэр авч. 12. Юун дээр манайх City-net гэдэг ш. City-net ч гэхдээ гоё шүү. Шүн лимитлес сурд мөрдөд болсон. Амар. Эс илэнгэд Nikon байсан. Nikon тэр нөгөө нэг 128 килобайт. Йоо. Гэхдээ тэрнгээр бүр ингээ өдөр шөнөгээр татдаг байсан ингээ бодохгүй хараа. Циркэд байхад яг тэр л байлаа шүү дээ. Тэр чинь яг 8, 9-10 оны үед тэгээ яг тэр үед юу татдаг Transformers энэ тэр Iron Man 1 Incredible Hulk X-тэй яг л тэгж л үзчихсэн да. Тэр өмнө кабелтай хахад Animax энэ гардаг байсан. Animax-аар тэгтээ яг гоё юм гардаг байсан. Тэн дээр бол аним гардаг байсан. Brotherhood энэ гардаг байсан. Тэ? Tsunami одоо бүр энэ юун дээр юу ч байхаа болцсон. Univision дээр юу ч тийм гоё тийм сууг байхгүй, бумеранг байхгүй болцсон, Tsunami байхгүй болцсон. Юу гардаг? Young Justice гардаг байсан дууг нь. Tsunami дээр тэгснэ гарахаа болцсон. Одоо ч Univision яг тиймээс Young Justice үзээд тэгээд яг үзэж эхэлчихсэн. Үздэг биш тавьдаг сууг гэх юм бол HBO лээ. Одоо HBO Тэг ганцаараа байж байхаар нэг тийм хамтай ч биш. Би бол Fox Sports банк үздэг. Хүмүүс нэг үздэг юм шиг л. Grand Slam-аг бүгд гардаг тийм. Тэгээд юу? SBS л шүү дээ. Тэгээд HBO тий. Юу амар гоё. Нэг тийм заримдаа яг энэ аниманг одоо юу гэж орчуулдаг. Нэгэнтэй л юуных Lux TV айгуу гоё. Тэгээд Lux TV дээр тавихаар ингээд заримдаа амар сайд болно зөө. Тэр нь ингээд бүр хизээч амьдралдаа мэдрэхэргүй luxurious юмнууд нь гарна. Заримдаа болохоор holy shit ингээд амар гоё мэдээлэлтэй юмнууд гардаг. Заримдаа болохоор амар хямран, заримдаа болохоор амар гоё. Тэгээ дандаа нэг амар luxury бүх төрлийн юм гардаг. Хоол унд, коктейл, sweet, тэгэл tourism,
merchandise, аялал, fashion show, тэг Cannes фестивал тухай гарч байгаа. Тэгээс заримдаа фестивалийн ярилцлага гардаг. Амар гоё. Фестивалийн fashion гардаг. Ер нь айгүй гоё. Тэг Univision дээр аним гаргадаг сувг гэх юм бол тэр Waku Japan гэж нэг сувг байгаа заяа. Тэрэн дээр тийм бид. байгаа заяа. 400 хэд мэд дээр идэв заяа. Тэрэн дээр One Piece гарч шин. Гэтэ сүүлийн ангууд нэш одоо юун дээр сүүлд минь намайг харахад юун дээр явчихсан. Sky юун дээр явчихсан. Skype дээр явчихсан. Тэр мөрөн дээр One Piece гардаг шүү. Юу юм? Сабтайтлтай мó бүр давтай мó? Шууд Японоор. Ямар ч орчуулга. Тий. Гэтэ яг хоо үзэл гоё л тий. Тий, би яг ингээд нэг тавьчдаг байсан. Тэг ингээд 7 хоногт яг нэгэ гардаг. Тэг амар олон ангууд тавцдаг. Зөөр ингээд тавьчихаар айгуу гоё. Тэгээд одоо тэндээ гарч байгаа Японы цуврал муурлууд бас гараад идэгсэн. Тэгээд би тэрийг буцааж хараад амнууд чинь. Таны хувьд амар тийм анх удаа үзсэн эсвэл тийм гоё үлдсэн анимууд юу вэ? Тэг ингээд аним руу орж эхлэхэд харин тэрсэн тэгэл нэг байхгүй. Midori Days гэдэг зүгээр. Тэр Bakuman бас нэгэн нөлөөлсөн байна юм бол. Тэгэл нөгөө Dog Days юу хвчлэн байх юм бэ? Яг тэр үеийн нөгөө нэг анимашцэг юм байна. Монсаб гэж асуудаг байсан шүү дээ. Тэгээд Minfins тэдний ер нь орчуулсан баг бүгдийг үзчихсэн да. Minfins абсахтай амар дэж орчуулгатай тийм. Би бол тэгж боддог. Тэгэд миний яг анхны тийм амар ongoing гэх юм бол юу бэ? Наацнаа тийм. Тийм сүлдөө. Тийм би тийм. Тэрнээс өмнө бол юу үзчихсэн? One Piece л эхлүүлсэн л байсан л да. Яг ongoing ингээд гарахт нь үзэл яваад тэрний юун дээр наацнаа тайсаа. Тэгээ тэрнээс өмнө бол One Piece эхлүүлсэн байсан. Яг ongoing гэх юм бол яг Naruto One Piece хоёрлаа л да. Тиймэрхүү байна. Тэр үед бүр яг анх бүр амар ингээд орцоохгүй. Яг 2018 бүр яг ордог ах. Бүр яг ингээд солиотой шиг байсан. Бүр юу ч үзэхгүй. Тий. Дуу сонсвол зүгээр анимийнхаа дууг сонсно. Тэгэл утасны дэлгэцэн компьютерийн дэлгэцэн бол зүгээр анимны зураг. Анимын зураг. Яг нэг тийм болдیں۔ Тэгээ бүр ингээд хичээлээс ирээл ингээд үзэл компьютер дээр үзэл би андаарч л үзээ. Андаараа шүнжэнгөө үзэл нойр унтахгүй зүгээр ингээд үзэл тэг бүр амар үзт юм аа. Би бас нэг баг 2 жил шахаад тэгээд баг тийм байсан шүү дээ. Тийм яг нэг хэсэг ингээд бүр ямар ч фильтргүй юу ч хамаагүй үздэг заяа. Тэнгүүтээ би яг сүүл рүүгээ амар тийм гоё юмнуудыг ингээд тайж үзэж жоохон судалгаа хийж байгаа гэдэг. Тийм ингээд нэг тийм чанаржаад үзэлтүүд нь амар чанаржаад эхэлж байгаа байхгүй юу? Яг тийм фильтргүй байхдаа би Redline үзчихсэн байхгүй юу? Тэгээд чинь нүүр сонин содон болгоод юм юу байдаг гэлээ. Тэр үе ямар ч гэсэн 128 кБ интернетээр би 500 ГБ-ийн зөвхөн хартыг яг дүүргэжсэн байхгүй. Анимер. Жожо анимегийн талаар ярилцаарай гэж. Гэтэ хамгийн үзээд харамсдаг аниме Golden Time. Golden Time ч юу лээ? Нэг романс амарсан солонгос кино шиг зөө. Тэр охин ой санамж алдаж шаалтаад би яг анх үзэж байхдаа л харамсчихсан үү. Үтчих байхдаа хавсаад гэж. Тэгээд за доосоо харамсахгүй л болоод би угаасаа шууд дроплчдаг шээ. Угаасаа таалагдахгүй тэгэл дроплчдаг. Тэг фильтргүй аним үздэг бат нэг амар сонсон юм үздэг л байсан юм да нэг тийм харем юм шиг юм уу. Хайрын цаг одоо бодохоор амар хайрын цаг болоод байгаа байхгүй. Би тэр Tale of Princess Kaguya-г одоо хүртэл. What happened? Цаана нэгээл. Тэр яг юу байсан бэ? Юу айгуу гоё шүү дээ. Metropolis бас айгуу гоё. Нөгөө нэг Fritz Lang-ийн Metropolis-ос жоохон инфлюенстэй. Бас тийм нөгөө нэг science fiction тэгээд нэг тийм айгуу тийм ideological айгуу гоё. Ер нь мөр юу Redline-ийн тэр найруулагч нь Animatrix дээр ажиллаж байсан байлаа. Оо тийм.
Аль юм дээр мэдсэн. Харин нэгэн дээр нэр ажилласан бил ямар ч байсан. Сонирхолтой л юм. Тэгээд Redline. энэ хагасанд гарсан Redline гэд манайхаа нэм гаргасан. Тэгээд анхаа болдгоороо болсон. Гоё. Өмнөх 7 хоногийн ялагч. Тэр өмнөд дахиад ирээд бэлгээ авсан байгаа. Тэгээд та Redline ямар байсан? Та бол өмнө үзчихсэн юм шүү дээ. Тэгээд ерөнхий сэтгэлч ямар байсан? Энэ хин энэ Redline Takeshi Koike гэж уран бүтээлч нь юу хийжсэн юм шүү дээ. Afro Samurai. Тийм. Nice. Afro Samurai. Би яг тийм самурай чамтлаг үзчихээ бас нэг хэсэг бахаа самурай явсан. Тийм аа. Яг нэг анимед орцсон үедээ ингээд одоо нэг самурай үзчихэнгүүт баахан самурай тийм миний тэр чанаржиж нэг ичи үзчихэнгүүт баахан ичи мичи үзээс солиорч. Би өөртөө жигээ ичрөө ерөөсө хүлдүрч байгаа гэж яг ичрөө гэж харж байгаа. Миний нөгөө нэг амар туртай яриад байдаг Memories гэдэг аниме байдаг нөгөө ядуулж. Тийм 3 юу. Тийм. Тэрний Stink Bomb гэдэг сегментийн анимашн хийсэн шүү дээ. Оо энэ Наач амар байна шүү дээ. Бараг тэр чинь Mad House-ыг хийсэн үү? Магадгүй шүү. Юу бол Тийм Memories санагдаад магадгүй. Тэгээ би самурай чамтл үзээд яг миний тэр нэг аним чанарж ажилт эхэлсэн баг. Тэр нэлээд сүл үзсэн юм шүү дээ. Тий. Би тэр чинь Monsob дээр хүчилцээд гэсэн юм. Гардаг. Тийм би яг нэг хэсэг ингээд японоор үгүй сабтай монгол сабтай үздэг гэж аа тэгээд нэг англи сабтай үздэг болоход яг би самурай чамтл дээр үзсэн. Яагаад бол ороход угаасаа яг тэр Монголын фэнсап сайтуудын яг ингээд гоё босч исэн юм. Яг гоё ингээд. Манайхыг онжсэн л. Сэргэн мандалтай. Миний тэрийг онжсэн юм да. Гэтэ амар чанартай байдаг ш тэр фэнсапууд. Тэгээ одоо байгаа нь баг юу л тэ мэдээс. Энэ фэнсапс. Хизээ юлээ 9 жилийн өмнө болж юм болж нэлээд. Би нэлээ. Тэг бүгдээрээ амар тийм бүх юм руу нэг юм биш те. Ингээд яг өөрсдийнхөө барьж авсан тэр юунууд амар гоё чанартай болчихсон. Анимээс жоохон тиймэрхүү байсан. Тийм. Олон төрлийн. Окей, би бол фэнсапсыг хэлж. Би анимээс энтри бол намайг үзэж эхэлж байгаа. Монсоб ч бас ингээд амар хүмүүсийн мэдхгүй нүд өгч өгдөг. Тийм. Би самурай чамтлоо үзээд Cowboy Bebop тэгээд Afro Samurai тэр үзчихсэн. Redline бол нэлээд таалагдсан. Гэхдээ яг зүгээр техникэл талаас ер нь бол яг зураглал хийц тэгээд sound design амар таалагдсан. Тэгээд тэр world нь аягүй таалагдсан. World-а яг хийсэн нь. Тэгээд нэг юу аягүй гоё. Нэг тийм world дээр нь зарим нэг юм ч нэг тэгдэж штэ. Нэг тийм ядаргаатай тайлбартай нөө science fiction ч юм fantasy болоод ирэхэд нэг тэр world-а хүмүүст ойлгуулах гэдэг. Тийм бол байгаагүй зүгээр яг гоё зүгээр л амьдарч байгаа world тэгэл энэ character-ыг дагна story нэ. That's it. Тэг ингээд нэг сайн хузаж явах тийм надад тийм санагдсан. Амар тайлбарлаад их. Би эхлээд бүр ингээд ойлгохгүй. Энэ үдийг юм яадаг юм. Энэ үдийг тэгдэг. Яг тэр нь ер нь нэг байдлын гоё байхгүй. Яг үзэгчдийг ингээд хөндлөж ийн гэсэн үг шүү дээ. Үзэгч өөрөө ойлгоод өөрөө. Тэр нь надад айгу таалагдсан. Гэхдээ storyline ч юм уу зарим нэг юм талаас бол бас жоохон сул байсан. Яг ялангуяа төгсгөлд нь айгүй олон эхлүүлсэн плотууд, эхлүүлсэн дөрүүд юмнууд ингээд ямар ч төгсгөлгүй юу болсон тодорхойгүй зүгээр ингээд хаягдаад алгуулсан. Тийм ээ. Ер нь бол зураглал бол үнэхээр тасрагаас нэлээд таалагдсан. Би чинь яг тэр аниме амар үздэг байх үедээ. Үгүй орцсон байх үедээ. Яаж явж байгаач ч үзсэн дээ. Тэр нэг бараг 10 онд л үзчихсэн баг. 11 ч юм уу. Тэгээ үзчихэд надад бүр амар таалагдчихсэн. Тэгээ би сая сүүл тэрнээс хойш юус үзээгүй. Тэгээ сая өчтөр үзсэн чинь бүр бараг анх удаа үзчихсэн юм санагдсан. Юу уус бүр үгүй мартцсан байлээ. Ямар ч амар гой зурагтай гэдэг нь би санаад байгаа байхгүй. Гой хөгжимтэй. Хөгжмөд амар өөр байсан тийм. Олон янзын хөгжмөд байгаа шүү дээ. Угаасаа яалтчгүй тэгээ зураглал хөгжим тэр world нь угаасаа яалтчгүй бүр нэг гоё. Яг плотын хамт бол яг. Тэгээ дээрээс тийм амар сул санагдав. Зүгээр л үзэхэд амар гоё фан тэгэл гоё. Тэгээ амар үзэхэд амар гоё. Үзэхэд бол ч та гоё. Баясгаад нэх гоё. Дараа нь бодохоор жоох юм.
Тэгээ ямар ч энэ ч кан дээр яг үзэхэд бол айгуу. Аа. Тэгээд том дэлгэцээр үзсэн чинь надад бүр амар сонио өөрөөс авахгүй. Тийм. Том дэлгэцээр үзэхэд бол айгуу гоё юм байна. Тэгээ дууралттай бас. Тэр бол айгуу гоё experience. Тэгээ аниме том дэлгэцээр үзэх боломж айгүй бага байдаг болохоор манай аним дээр ирж байгаарэ. Одоо дараа 7 хоногт Yu-Gi-Oh байгаа тийм. Yu-Gi-Oh. Би бас үзэх ёстой үгүй юм тэгэхээр би бол амар Yu-Gi-Oh байгаад байдаг. Гэтэ энэ болохоор миний нөө үзчихсэн storyline юутай ямар ч хамааралгүй юм болохоор бас гай. Хамаатай юм шүү. Хамаарал Тэрний кино юм шүү. Би тэгж бодсон. гүм шиг л шүү. Dark Side of Dimensions. Тийм тийм шал өөр character маркеруудтай юм биш үү? Мэдхгүй гэ. Яг зөв кинон дээр нь гарч ирж байгаа character биш шүү. Жохон судалж байгаа сонирхол байл үзнэ. Яг тэр нөгөө нэг ямар Дүүл нөгөө нэг Duel Monsters биш ээ. Тэр чинь яг Yu-Gi-Oh тоглоом нэг PC-ний тоглоом. Хоорондоо холбож тоглож болдог. Яг дуэл хийдэг. Дэлгэмэл босгодог. Дуэл ивчлээ. Duel Links гэж бодол сүлд гарсан. Тэр биш. Тэр жоохон хуучны тоглоом. Тэр одоо хүртэл надад компьютер дээр амар гоё. Тэгээ нөгөө нэг 3 versionтэй дотроо Yugi Kaiba хин 3-аар Joey 3 гуруулган тоглож болдог. Тэгээ Joey-гийн хамгийн суу. Тэгээд Kaiba-гийн хамгийн яг эсэм дээр powerful. Гэхдээ яг Yugi-гийн болохоор илүү сонирхолтой. Тийм. Тэгээд Joey-гаар хинч хизээс тоглодог. Ганц угаасаа ганцхан нөгөө Red Dead Black Dragon-аас өөр юм юуч байхгүй амар муу. План юм байсан гэдлээ. Надад амар сонирхолтой байсан. Харин амар үзэхэд амар фан. Тийм ингээд storyline нь надад нэг юу н backstory-нууд нь гараадсэн шүү дээ. Backstory гэх юм уу? Тэр нэг flashback-ууд нь тэр нь айгу тийм гоёсэн гэх юм уу? Тэр нь амар таалагдсан. Тийм. Тэр flashback-ууд айгу тийм нөө юу байсан? Гоё орж ирсэн. Эвтэйхэн оруулсан. Тийм, эвтэйхэн айгу тийм оруулсан. Ер нь нөгөө narrative дээр ном зохиолч гэсэн кино аниме ер нь дэлгэцэн орлог нөгөө нэг flashback-ыг айгу эвтэйхэн хэрэгжилж чадахгүй бол айгу narrative нөгөө темпийг айгу хаалдаг. Ялангуяа аниме бүр нэлээд таатай байдаг шүү дээ. Юм тиймэрхүү юм. Тэгэлэл яриад ингээл. Тэр нь ч таатай аниме. Энд дээр бол ч айгу эвтэйхэн хэрэгжилсэн биш. Айгу таалагдсан. Сүүлд өөр сайхан нэг тийм flashback тийм үзсэн санагдаад байна. Өөр юм үзлээ. Flashback тийм. За юу Sword of the Stranger дээр тайлтал гараад байдаг. Тэр Sword of the Stranger. Би сайн flashback гэдэг нөгөө юуны parallel story бодсон юм шиг Courage the Cowardly Dog. Тэр бүр амар тий. Йоо тэр Courage origin анги тэр. Үгүй би хизээ гаргал өчтөр гаргасан тий. Deadline. Үгүй би хоёр амарсан айгу амар юм үзсэн байхгүй. Тэр юу үзсэн? Good Hunting үзсэн. Good араас шүү deadline үзсэн. Тэр үгүй би тэр Good Hunting бас амар ингээд кинон дондор амар ботсон л та. Амраа Love Death Robots бүгд нь үзээгүйсэн юм. Бүгд нь үзээгүй. Би эхний хоёр ангийн үзсэн. Тэгэд яагаад жилээ би энэ тийм темпонд орж үзэж чадаагүй байхгүй. Зун л үзчихсэн өмнө. All нь Love Death Robots надад яг narrative-тэй юм шиг санагдаад байдаг. Ер нь гараал нь. Тийм. Надад бүр яг ингээд Fincher-ийн хоёр Tim Miller хоёр бүр нэлээд бодож яг тэр 17-8 анимашныг яг тэгж дарааллуулт нь яг тэгж холбоор орсон санагдаад байна. Яг эхнээс нь үзвэл надад амар гой санагд. Гэтэ би тэгээ үтсэн болоо тэг санагдаж магадгүй гэхдээ тэр хүмүүс нэг тийм зүгээр л нэг randomly бол тавьчаагүй л баг дараалалаар нь. Тэр Good Hunting чинь нэг Beyond the Confluence дараагийнх нь урдх нь лөө. Үгүй 5 6 хавцаа. Тийм. Ер нь тэрний урд бол Aquila Rift-ийн дараа бараг байгаа хаа. Тэр тийм. Ер нь яг дунд эхний нэг 5 6 анги нэлээд чанга. Тэгэд нэг дундаа нэг жоохон сул нэг ганц хоёр анги байд юм аа. Йогурт сул биш байхгүй юу? Би за энэ баг Rusty Talks podcast дээр ярьсан сэдв баг. Гэхдээ зүгээр parody болон mockumentary гэдэг амар satire гэдэг амар зөвүүн жанр монголчуудын ойлгодгүй жанр байхгүй. Монголчууд яг монголчуудын бүх хүмүүс биш үү? Зүгээр нөгөө нэг маск гэх юм уу да тий. Ихэнх audience ойлгож сураагүй байгаа жанр. Яг аниме дээр тийм satire гэхээр байдаг байх мэдээж байдаг. Би данч мэддэг бол байхгүй байгаа. Нөгөө уулын подкасттай холбоо гэхээр. Гэтэ яг дараа нь Rusty Talks дээр ярих юм бол одоо тэр нөгөө нэг Америк цэргүүд мэргүүдийн нөгөө нэг кино мэн ойд штэ. Нөгөө юунэтэй stop motion тэр мэртэй тэр нөгөө нэг нөгөө аврах хөвчнүүдтэй үзээд байдаг кино ч юу гэдэг лээ. Science fiction. Storm Troopers лээ. Starship Troopers. Тэгээ тэд нар чинь ингээ бүгд дандаа parody нэг байхгүй. Satire-ууд одоо тэр йогурт бас тийм байхгүй. Уул нь бол тэгээ инээдтэй. Гэхдээ албаар тийм уул нь бол тэр гоо.
Тэр Аниматор хүмүүс гэдэг миний амир бодож ирсэнс бүр шал өөр юм байсан аахгүй. Би йогурт гэхэр зүгээр амир тийм референс маягийн зүгээр яаж байгаа юм бэ гэж бодсон. Яг actually йогурт байгаа. Тэр чинь ингээд нөө when the orange took over гэж Donald Trump ярьж болохоор байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр зүйл literally йогурт гэдэг. Йогуртнууд гэдэг. аниматор Тэгээс амир үнэн тий. Бодонгууд юм. Тийм сатир байдаг л бах бодоо. фичер дээр л байгаа. Зураг дээр бол хэцүү хаяг. Тэгээ бүр ингээд юу энэ тиймэрхүү анимнууд бас байд юм аа. Дураараа миний нөө яриад байдаг гангста энтер дээр эсвэл нөө дураараа гэдэг мэдгүй. За тийм. Тэр мөрөн дээр бас нэг тиймэрхүү жижиг юмнууд оруулсан. Эсвэл нэг тийм нөө нэг яг улс төрийн нэг хүмүүс байдаг штэ. Тэр хүмүүсийг эсвэл нэг тийм мок энтер хийсэн тиймэрхүү юмнууд бол халталт бол гардаг. Тийм халталт байдаг шиг санагдчих. Гэтэ бүр яг тэрэн лөө бүр амар чиглэсэн тийм политик гэж юм уу эсвэл ямар нэгэн тиймнүүдийг амар шүмжилсэн тиймэрхүү юмнууд бол нэ санахгүй эсвэл бид нэр олж үздэггүй байх. Гэж бодож байна. Та хэдийн юу амар гэдэг би зүгээр wonder хийсэн амар хостын ажил хийх хулгайлж байгаа юм биш үү? Зүгээр бодож байсан wonder хийсэн юм аа. Дуртай favorite character-ууд юу гэдэг? За ядаж features ч юм уу. Жишээ нь би зүгээр сайн Motoko бодож байсан байхгүй юу? Kusanagi Motoko бүр ингээд альч version дээр нь Motoko Kusanagi бүр надад амар таалагддаг гоё дүр шиг санагдаад байна. Косын дэшэл. Тэг зүгээр wonder хийжсэн. Олон шүү дээ. Ер нь амар олон шүү дээ. Та юм уу заагтай. Тэр чинь бүр ингээ аним дотор нь ингээ топ болдог байхгүй. Тэгэл ингээ хит дуртал. За One Piece шүү дээ. Надад бол Zoro. Тийм Zoro. One Piece-аас бол Zoro Ace Яг Ace гоё дүрлээ. Би Ace ал миний Надад Garp гоё дүр. Garp яг хаа. Garp ингээд одоо ачин ингээд өөрийнх нь эсрэг талын юм байгаа даа шүү дээ. Тэгээд ялангуяа нөгөө Marineford гэдэг нөгөө нэг ар хөрхөнтэй. Тийм ингээд Ace-ийг нөгөө нэг сайн үлдсэн чинь. Тэгээ бүр ингээд би тэ Akane бүр ингээд ална гэдэг ингээд бүр өөрөө явж идэв шүү дээ. Сүүлдээ тэсгээл. Тэгээд ингээд Өөлээд ажил амьдрал гэдэг юм ингээд амар бас харуулж байгаа. Тийм. Тэр хоёр чинь ингээд нэг юм балансыг олоход амар хэцүү шүү дээ. Тэр юм бас амар гоё харуулдаг гэх юм. Жижигэн туслах дүрлээ. Тэгтэл Zoro бол яалтч юм одоо ингээд мен яг бүр ингээд хийх ёстой юм хийдэг. Тийм. Яг нэг ядаргаатай юм байдаг л та. Төрдөг гэж. Тийм. Гэхдээ нэг тийм амар ингээд proud гэдэг юм уу? Нэг тийм бахархалтай. Тэснэ нэг тийм хизээж зүгээр нэг тийм тэрийг нураах тийм юм хийхгүй. Тэгээ ингээд хариуцлага гэж юу гэдгийг мэддэг. Одоо тэр нөө юу мон дээр те юуны дараа трейлер паркын дараа те тий зүгээр ингээд тэр бүр ингээд би тэрнээ бараг уйлжсэн шүү дээ. Би тэрэн дээр уйлжсэн. Би тэгээд нөө эсэг өгөхөд бас би зүгээр дээрээ нортол уйлжсэн заяа ёо. Тэгээд гэтээ би яг эсэг өгөхөд нөө ингээд нөө нэг өсний дараах нь амар хэцүү байхгүй. Яг тэр моментод бол яг шоконд орж байгаа шүү дээ. Тэрний дараах моментод амар хэцүү. Тэгээ Zoro бол яалч ч үгүй ингээд нэг тийм хүндлэл идэм мэддэг. Тэгээ ер нь айгүй тийм амар юу тий. Одоо юу гэдэг вэ? Principle та. Тэгээ principle та. Тийм. Яг тэр Luffy-гийн Ахмадынхаа яг ерөнхийдөө бол яг баруун гарна. Хийх ёстой юм бүр амар мэддэг. Нөхцөлдөө ямар шийдвэр гаргахаа мэддэг тий. Золиос байдаг гэдэг мэддэг. Тэрийг ингээд яаж одоо ингээд балансыг ашиглах одоо юу тэгээд тэр юмнууд тэгээ мангар байсан. Гоё л дүр юм шиг байна тий. Бид нэг One Piece гэр тэр нөгөө нэг малгайтай нөхрийг л мэднэ. Тэгээ бас тийм. Тэр Luffy ч гэсэн бас гоё дүрлэлтэй зүгээр нөгөө байнга гарчдаг болохоор хүмүүс үгүй өөр талаас амар өөрсдөө бүгдээ тэр характерууд бүгдээ өөрсдөө юник юмтай. Гэхдээ тийм нэрсөө тэр ч ихтэй өөр яг хүмүүс бүгд баг гоё дүртэй. Тэгээ юм болгоноос ондоо. За өөр аниме. Гэтэ ер нь миний аним болгоноос амар дуртай гэж боддог юм. Нэг тийм mysterious юм уу эсвэл нэг тийм байраас дүрүүдтэй. Тийм угаасаа ер нь аниме болгон дээр тийм дүртэй байхгүй цуврал. Одоо юу гэнтамаас гэх юм бол надад хижиг хата. Хижиг хата төвшөө. Гэтэ амар тийм нэг. Zoro энэ хоёр хоёулаа адилхан доор үзсэн. Адилхан доор үзсэн тий. Тэнгүүтээ одоо юунаас бодох юм бол Bleach-ээс бодох юм бол надад Gin амар гоё дүр.
Надад Зараки. Гин гоё дүр. Кимпачи бол яг амар байр. Жинхэнэ байраас дүр. Fucking байр. Гэхдээ яг бодвол бас Kyoroko амар зөв дүр. Kyoroko Shizuo амар зөв дүр. Нарутогоос ч одоо Наруто бол би мэдгүй. би Jiraiya амар дүр та. Jiraiya бол амар all time favorite гэдэг юм шүү. Ялцчихв. Тэгээ future гэдэг юм бол Амар Jiraiya ч өөр амар лаг өөр амар бүтэхгүй нөхөр гэхдээ өөр амар лаг ментор байхгүй. тийм үү lifetime experience тэ нөхрөө. Ивлэ Какаши юу мэдүрээ тий. Тэр амар кул гараа. Юу н кул тий. Би ягаад ч тэр Айгу кул Какаши ч Хокаге шүү. айгу кул харагдаад. Нөө нэг тоглоомнуудын зураг мураг юмнуудыг харахад зүгээр имижтэйс нь харахад амар кул харагдав. Амар unique зэрэгтэй имижтэй дүр шиг. Бакуман дээр бол надад яг за би нэрийг марчаад наа sorry амар дуртай анимийнхаа гол дүрийнх нь яг тэр зурдаг нь надад тэр бол амар гоё дүр яг ингээд өөрийнх нь мөрөөдөл байгаа өөрийнх нь хайртай охин байгаа байхгүй яг тэр хоёрыг ингээд тэр хоёрыг өөрийн болгохын тулд ингээд амар бүр хичээж байгаа гоё ярьдаг гэх юм. Надаа юугийн бас би яг юу шиг Lord of the Rings шиг яг ями юугийн штэ нөө бацаан яг гол дүр би юу гээд амар дургуй амар ядаргаатай whiny little bitch зэ ядаргаатай за үнэн зовлонтой. Тэгээ би Kaiba амар дуртай байдаг. Kaiba чинь нэг гол дүр хүмүүс амар дуртай. Тийм байн Boros-тай өндрөө. Тийм. Тэгээ Kaiba амар зөвүүн character байхгүй. Яг villain биш, anti-hero. Тэгээд Kaiba болохоор яг ингээд санал нийсэн юм дээр хүмүүстэй ямар ч хүнтэй хинтээж нэгд баг болж чадна. Тэгээ яг хэлсэндээ хүрдэг. Хизээч betray хийн гэсэн юм бол байхгүй. Нөгөөх нь Pegasus байд юм уу, юугийн байд юм, манай байд юм хин хамаахгүй яг тийм. Тэгээ тэр нь амар. Тэгээ эцэст нь гэхдээ яг тийм юу биш. Одоо нэг суулгуу human тийм хүнлэг зангуу тийм бас хүүтэн монстр бас биш. Дээрээс нь яг эцтэй тулах юм бол одоо чинь юу өмнөөс бол орчдөг те ингээд бас амар найз биш мөртлөө. Тэг тийм уянхаа тийм налирхаа биш мөртлөө амар тийм ер нь амар гоё дүр. Амар powerful. Тэгээ дээрээс нь амар powerful хүний нөгөө нэг амар чухал зам чинь алдаа юм уу суул юм аа хүлэн зөвшөөрч чаддаг байх чи өөрөө power. Тэгээ Kaiba тийм. Эхэндээ тийм байж чаддаггүй амар proud. Тэгээ явандаа сүултээ бүр ингээд бүх алдаануудаа хүлэн зөвшөөрөө буух үедээ буулт хийдэг бүр ингээд бүр гоё болчдөг. Kaiba бас тийм хөө тий. Амар гоё. Дээрээс нөгөөсөө манай хүн амар cool монструудтай л та. Тэгээ дээрээс нь вич аа. Манай хүн ч юм уу баян тэгээ. Тийм ядаргаатай arrogant дөрүүд амьд байгаа тий. Үнийг тийм. Гişэрэгсэн. Минийхээ наалаа хин. Нэг тэгж бодогдсон нэг Kuroko дээр гардаг тэр Akashi гэдэг. Akashi нь яд юм лээ. Тэр нэг улаан устай нэг юм нэг сонь Emperor Eye гэдэг нэг яав дээ намхан заяо холбогч ахгүй юу? Тэг ингээд зүгээр амар өөрийгөө нэг тийм амар overpowered нэг хөдөө бодсон. Яг гэхдээ тэр ингээд дотроо юу л юм шиг байгаа юм л да. Сүүлд миний ойлгосноор бол нэг тийм хоёр тийм зантай гэх юм ааши. Одоо юу гэдэг дотор нь ингээ хоёр өөр хүн байдаг гэх юм уу? Сэтгэл тийм гэдэг тийм л. Тэг хөвчлээ яг тийм дөрүүд нь ер нь villain-ууд л байдаг л да. Тэр аниме дээр. Тэг миний амар гоё дөрөх юм бол Blackbird амар гоё дэр. Тийм. Тэр надад амар жинхэнэ далайн дээр юм чинь. Жинхэнэ далайн. One Piece уу. Амар гоё дэр. Жинхэнэ далайн дээр юм чинь нэр ингэсэн. Яг далайн дээр юм чинь. Гэтэ амар мó. Гэтэ нэг тийм би тэр нөө Scapier явахаас өмнөх тэр хэсэг бол би зөвөр тийм яг тэр хэсэгт бол зөвөр Blackbird амар. Одоо яг нэг Luffy-ийн хэсэгт бол юм шиг санагдаад байна шүү дээ. Тий яг өөрийнхөө зорилготой тэгээд тэнд ямар ч үнээр хүрнэ гэсэн л тэмдэглэн л дээ. Гэхдээ тэр хэлж байгаа үг мөгөө тэр хэсэг бүр амар кул лээ. Хоолой бас тийм юм шүү дээ. Ингээл сонин тийм пай идэл тэнгүүтээ ингээл косо гэл. Тэгээд Scar бүр. Scar тийм. Full metal brother. Scar бүр Dishfallen. Scar бол яа бодсон ч бараг өгчтэй зүгээр амар төр. Би бол Death Note дээр бол ер нь бол Team Kira. Би Death Note үзэж байгаа гэж байна. Гэтэ ээлч гэсэн амар дүрэлтэй ээлж. Тэр хоёр нь хоёулаа амар дүр. Надад бол тэмцэнс юунаас юу амын гоё. Full Metal-ис юу гоё. Grid гоё. Grid надад амар таалагдсан.
Grid айгуу тийм зөвүүн антихеро дүртэй. Амар зөв. Надад грейд амар таалагддаг. Эд оол хоёрыг ч нөө багш нь тэр бас багш нь гэхдээ тэр бас аимшигтай дарк дүртэй. амар тэр Хүндтэй. Ямар? Нөгөө хүн нөгөө нэг тийм. Тэр амар хамсалтай тий. Яа. Тэр нөхөр нь бол гоё гарч байгаа. Хинтээ. Armstrong тэр үнэн бро болдог тий. Тэр гоё тий. Тэр нэр амар хэцүү тий. Тэгээ ер нь л амар л та бүр тэр хэсгийн 10-аас эхэлсэн байхгүй яг эпизод 10-аас яг тэр их нэг Хьюз үхэл тэгэл ингээл Хьюз үхтээс гадна тэр нөгөө нэг Alchemist баг нөгөө нэг юу хийдэг камера хийдэг. Тэгээ тэрний дараа гардаг үстэй тий. Чи Хьюз өмнө ихний дөнгөж хитгэх эпизод. Баг 3 4 дээр. Тийм. Бүр тийм үү? Тийм амар ихэнд байд юм аа. Үгүй тэр Хьюзээс өмнө. Хьюзээс өстэй яалч өмнө. Хьюз чинь нэлээд story яваад Хьюз бүр ингээ нэлээд дуртай болсны дараа яадаг. Тэр чинь болохоор зүгээр Alchemy болон тэр нөгөө нэг камера гэдэг айдиаг амар хүнд тусгаж өгсөн яг ангиас байна. Тийм бас нэг ингээд хүмүүс яаж нөлөөлж байгаа юм уу гэсэн тийм. Дөө гэл. Би тэрийг спойлд болсон байхгүй юу? Ялч яг намайг ингээд анимус эхэлж байгаа тэр бүр амар юу байсан л та. Энд тэнд ингээд бичлэг яваад. Бичлэг нэш ингээд 6 нийтэд явж байгаа. Энтэйс юм байл гэж бодлоо. Би бүр юу ч мэдэхгүй байсан. Бүр ингээд юу гэдэг ямар зүгээр л амирга маа найз хэлсэн тэгэл үз. Тэгээ ингээд хин Алфонс тэр ингээд нөгөө төмөрсөлтэй баг юм одоо дотор хүүхэд нь явж байгаа юм. Мэдгүй. Юу болоо. Тэгээ нөгөө нэг хийсэн юмнаас нь болоод боо юм болсон тэр нэг флашбэк энэ юм доо shit гэж. Тэр мэржсэн байлэр та. Амар хүнтэй. Тэгээд хөгжим скор нь бүр галзуу brother гэдэг бүр скор болоод үнэхээр тийм өрмөцтэй. Тэгээд тэр Европ одоо ингээд шууд ингээд өөр амьсгал руу оруулцдаг. Тэр ингээд 64 эпизод яваад тэр story ингээд бүр үнэхээр complete story хэлээд өгч байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө тэр world-а бүтэн explore хийгээгүй. Тэр нь айгуу гоё. Ингээд цаашаа бүрэн явах боломжтой тий. Ганцхан л уус ингээл. Тий. Амжихгүй амжилттай болоод байгаа шүү дээ. Цаашаа бүрэн явах боломжтой. Тэгээд одоо тэр Ishfall-ын дайм болохоор яг Robert Rebellion нөт баг. Тий. Яг тэр story айгуу сонирхолтой. Тэрүүгээр юм хийх бүрэн боломжтой. Яг шаардлагагүй. Гэтэ хийх юм бол маш сонирхолтой тий. Цааш нь бодоод үзэн. Тий. Тэгээ яг манай Alphonse цаашаа ингээд Discovery-гээ явчихаа тий. Тэнгүүт яг Arya шиг явчих байгаа. Гэтэ ер нь бол айгуу гоё. Тэр world. Тийм гойжсэн гэтэ цаашаа тэгээд юм гараад тийм яг. Тий, дэмэлтэй. Зүгээр харин нэг world-ыг тэгэж гоё хийсэн айгуу гоё байхгүй. Тэгээс хийгээд л. Гэтэ хийвэл үнэхээр Ishfall-ын Civil War-ыг бүр эхнээс нь хийвэл гоё явж байна. Яг бидний үдсэн хэсгийг нь биш бүр яг political анхны эхлэлийг нь те. Яг гэтээ бид нар бол яг цаад нөгөө нэг асуудал гэдэг юм мэдж байгаа шүү дээ. Цаагаараа юу болсныг. Гэтээ тэрнээс нь илүүгээр яг үндсэн хэдэн political player-ууд нь яг яаж хандж исэн. Яг дайн нь өөрөө хүмүүст яаж туссан гэдэг талаас нь гоё ажил. Тэгээ тэр бас favorite дүр гэх юм бол ялч өгөх юм байна л да. За яа да нэр мэр мөртөд багч гэж. Манай хоёрын аавчаа. Ямар хавар Eisenhower биш. Юу вэ? Hoffenheim. Юу вэ? Eisenhower-ын тухай өчтөр уншсан юм аа. Юу? Hoffenheim. Тэгээ Hoffenheim тий. Hoffenheim ч үү? Hoffenheim. Тий. Hoffenheim бүр амар дүр. Нэг гардгуу ч гэсэн ингээд яг дүрийнх нь өмнөөс тэр ингээд бодох юм бол тий. Тэр хүнээ тэр авч явж байгаа ачаа бүр бүр тэр сэтгэл яаж тэр одоо сэтгэлийн хаттай хүү юм ааш. Тэр одоо бас ундаг тэр Hoffenheim л. За өөрч дуртай дүр. Яа чи бүх юм амар тохирдсон дээ ёо. Бүр үнэхээр perfect яг бүр full metal. Аниме influenceтэй гэх юм бол яг аниме бол биш. Гэхдээ аниме influenceтэй анимашнууд байдаг шүү дээ. Influence нь тэрнчэнэс амар гоё гэх юм бол сүүл гарч байгаа Castlevania байгаа. Rated R Netflix. Би нэг 2 сезон доо. Тэр үнэхээр гоё. Яг нь аниме бол биш. Мэдгүй хүнд харахад бол японоор дуу оруулчвал аниме гэж хэлэхэд болохгүй юм байна лахгүй. Тэр бол үнэхээр гоё. Тэгээд юу? All time бол Avatar The Last Airbender тэр бүр яг цэвэр аниме influenceтэй бүр Ласаны брэнд рүү нөө. Тийм.
тасгаа. Яг би бол Legend of Korra илүү дуртай. Гэхдээ Korra яг аниме талтай биш те. Тийм биш. Илүү жоох American Idol болгоцсон. Яг аниме influence гэх юм бол Last Airbender бүр нэлээд юу. Ингээл улааж улаалаа. Тийм тэгэл амар emotion-ууд нь тэгээд story-нууд нь тэгэл айгүй хоол моол гарна гэж. Тэгээд аюу Аз culture-ыг айгүй их яадаг. Legend of Korra дээр ч нөө steampunk үе болцсон. Технологи хөгжөөд эхэлсэн үе байдаг болохоор илүү жоохон western талтай. Тэгээд манай Korra ч өөрөө бас Аз баг биш шахуу. Бараг өнгөтэй эсвэл Native American уул юм шиг тийм шүү дээ. Тэр Castlevania чинь юу юм бэл штэ. Тоглоом гэж. Тийм. Японд тоглоом юм шиг тийм. Legend гэдэг юм байлээ шүү дээ. Бүр Японд бүр legendary тоглоом franchise юм байлээ. Шүү дээ даанч биш. Хажуун нарт тоглоом биш. Тийм анхандаа болсон. Тэгээ сүүлдээ бүр ингээ хичнээн чанцтай чинь. Бүр юу one of the greatest гэж ярьд юм байлээ тэр franchise-ыг. Тэд нар дундаас дүрх юм бол би Korra гардаг Захирт бүр Захир миний бүр all time favorite хэсэг дөрүүд нэг бүх юмны кино минь урлаг юу гэдэг. Бүр тэр бүр holy shit 13 анги дотор тэр дүр бүр ингээд бүр төгс шиг тэр бүр би бүр Захирын тал 100% зогсох болно шүү дээ. Гэхдээ нэр ингэсэ Танос цаашаа заяа. Яг гоо би Korra бүгд үзэж байгаа. Амар Захир болол бүр тэр one of the greatest villain moments of all time гэдэг. Би тэрийг мэддэг хүмүүс нугасаа мэдж байгаа зүгээр яг спойлдохгүй. Тэр момент бүр ёо тэр дүр ингээд амар epic шиг дүр байж ийснаа яг тэр юм нэг юм болдог байхгүй. Яг тэрнээс хойшоо зүгээр literally god level руу шууд явсан. Хоо би бүр ингээд сандлаас унжсэн. Өө бүр ингээд holy shit гэж сандлаас унж байгаа. Амар болчихсон. Тэр ялч юм. Castlevania гоё хэрэг үзэж байгаа хүмүүсээ л үзээрэй. Тэг цөөхөн ангитай. Тэг цөөхөн амар цөөхөн ангитай. Тэгэд ангууд нь ч гэсэн айгу цөөхөн минут. Тийм. Тэгсэн мөртлөө амар мундаг story дээ. Тийм. Стоо гоё. Дөрөвдийнх нь дизайн нь ч гэсэн амар гоё. Тэгээд айгу гоё биш үү те. Амар зүүн тий. Тэр нөгөө нэг Alucard зилэн бүр үгүй те. Тэгээд Dracula өөрөө нэг тийм хоон аим шиг байгааз. Тий. Ингээд нэг тийм амар tortured ингээд нэг тийм амар pure villain яг амар evil гар гэхдээ ингээд villain гэхэд амар хэцүү гэд амар тийм tortured амар тийм залхацсан бүр нэг юм oh my god гэсэн. Тэр л гоё. Ингийн vampire үчиг биш. Тийм. Тэр л шүү. Тэрэн дээр айгуу тийм олон ID яг агуугаар гардаг. Тэр нөө шашин хүмүүсийн нөгөө нэг шашиныг бүр амар гаргана. Хайр ёо тэр ихний анхнаасаа л амар те. Ёо. Кибокс ч амар сенсор. Бүр уурмэр те. Бүр ингээд the fuck яг ч хүмүүс тийм байсан баг. Тийм амьдрал дээр яг одоо болонгууд яг ингээд өмнө тийм хүмүүс зөндөө байсан гэж бодохоор одоо ч юм шүү дээ. Дөнгөж сая 7 2 хоног өмнө талбай дүүрэн цугааллаа шүү. Тэ? Чих байдаг юм баггүй. Яа батгаар уур урчлаа. Тэр бол өстой. Гэтэ хэр гоё. Castlevania эхний анги ер нь үзэл цаашаа үзэх багтай юм бол цаашаа таалагдвал. Өөр ч гоё юу байдаг лээ. Дуртай. Animatrix ер нь айгу гоё те. Нэг тийм unique ялангуяа тухайн үед бол тийм байгаагүй юмуд байсан. Амар тийм. Love Death and Robots. Тэр үеийн Love Death and Robots. Тийм яалтч шүү. Тэгээ амар тийм cool, амар philosophical кинотойгоо холбогдсон амар sexy дээрэс нь гоё хөгжимтэй, гоё storyтэй бүр ингээд юм тэгээд unique зураглууд ерөөсөй байж болох бүх юм тэнд байгаа байхгүй. Тэгээ ингээд гоё character-ууд ингээд бүр айгуу гоё. Animatrix-ийг гарах гэж байгаа болж исэн санагдчих шүү гай синема дээр. Mob Psycho дээр арсан болгоо л. Season 2 дээр гардаг сэр дүр бас гоё. Ганцаараа өөрийгөө амар хамгийн өвчтэй нэгэ ботсон. Тэгээд тэндээсээ бүр ингээд залхацсан тийм. Тийм амар OP юм. Харин би наац гайхаа OPM гэж One Punch Man юм эсвэл One Piece One Piece manga review юм байна. Shit. Өдөөштэй та янагснэ. Чи нэрээ тэр гацаар ярих юм. Би үнэхээр гүцэг байгаа. Дараа 7 хоногт яг гүцтэй амлаа гэж. За ямар ч гэсэн дараа 7 хоногт амраа
манга гүцэж өнгөд яг 7-7 хоногт нь Яриад явъя заяа. тэгвэл хүмүүс бүр яалт амар асууж байна. За байж би манга гаргаж ирчээд ярихгүй бол энэ бүр амар их юм болцсон байхгүй. Би ямар спойлт бол нэг шадраа. Сайхан суудлаа. За ямар ч байсан яа жижигээ таглах байж шиг. Жижигээ тагласаж ёо. Гүд за яах юм бэ гэж. Ойлгодог хүн байхгүй бол би ингээ ганцаар явах гэж амар тэнэг юм байна гэж. Ямар ч байсан усан зэргүүд бол нэг ямар ч өөртөө амар ихтэй болсон байгаа. Яа тэгэхээр Шичибукэ гэдэг энэ позишнийг ингээ бүр татан буулгаад болж байгаа. Ааха. Тэгээд бүх Шичибукэ дээр одоо усан зэргүүд ингээ очсон бүсэлсэн байгаа. За. Энэ бол тийм. Тэгээд тэн дундаас бол Ханкок, Михак хоёр бол зүгээр уусаа баг яасан ч яд ингээд алцал гэж байж байгаа. Хамгийн өрөвдөлттэй нь болохоор хэн байгаа? Баги байгаа. Тааса. Тэгээд ягттай ямар ч тултал гэж байгаа л та. Тэгээд амар тийм очир битүүлэг юмнууд аягүй болцсон байгаа л да. Сайн нэг river за би тэр Арабаста дээр нэг юм болцсон гэдэг байгаа ямар ч байсан. За. Тэгээд юу гэдэг нь бас амар тодорхойгүй. Тэнгүүтээ копид ямар нэг юм биш копиг нэг сабод ямар нэг юм тохиолдсон байгаа. Тэг бүгдээр амар мистерис юм уу? Амар мистери байгаа. Одоо сабог бараг өгцөн юм шиг ингээд энэ дээр ингээд ноцлог байдлаар ингээд харуулдаг байгаа байхгүй юу? За. Гэтэ би сабог л өгцөн гэж бодохгүй. Яа тэгвэл сабо амар гоё таймскипийн дараа тэ бүр тэр жоохон байхдаа алга болчоод ингээд тэгээ сүлд амар дресс руу осоо тэр амар гоё гаргаж ирсэн. Тэгээ тим дүрийг одоо ингээд шууд алдсан гэж бол байхгүй л байх угаасаа. Ядаж алал амар эпик болох. Тийм ямар нэгэн амар эпик тулаанд оролцдог ч юм уу те. Тэр ерөөсөө тийм болоогүй одоо тэгээ тийм болохоор өгсөн гэж бодохгүй байна. Тэгээд бас нэг теори яваад байгаа л да нөө Сабо Vivi лөө Арабастын гүнж чам. Vivi хулгаалцсан байж магадгүй гэж яриад байгаа. Тэнгүүтээ Нефертари Vivi. Тэнгүүтээ Vivi-г бас өгцөнж байж магадгүй гэж нэг сонсон юм яриад байгаа. Амар нослог юмнууд аяг хөлцсөн. Тэгэд хулгаасан гэх юм бол хин хулгаасан бас мэддэхгүй юм уу? Мэддэхгүй юу яг тодорхойгүй байгаа байхгүй. Тэгээ ямар ч байсан тэр ингээд нөгөө нэг Morgans гэдэг нэг юм тэр нөгөө нэг One Piece гэдэг нэг сонин байдсан шүү дээ. Тийм. Тэрний сонингийн газрын нэг хүн байдаг байхгүй юу? Хүн ч биш нэг шуу байдаг. Нөгөө нэг сонин цахлаа. Тийм малгатай. Тийм. Тэр болохоор ингээд амар том мэдээлэл гарсан нэг тэгээ хин нэгэн үгсэн гэдэг нэг тийм яриад байгаа байхгүй. Тэгээд ингээд сонингоо цацсан чинь ингээд одоо ингээд сонин уншиж байгаа хүмүүсийн реакшнууд гараад байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр ингээд яж итнэ хин Monkey D Dragon ч юм уу хин Ivanka өдр ингээд цухтаа байгаа байхгүй. За. Тэд нэр ингээд амар шоконд ороод байгаад байгаа. Акайн үгсэн. Тэр бол үгүй шүү. Тэгсэн чинь ингээд тэр мэдээллүүдийг ингээд энэ тэнд ингээд Flamingo тэгээд нөгөө хин Luffy S эдрийг өсгсөн нөгөө нэг юм дээрэмчтэй байдсан шүү дээ. Тэр мэдэр ингээд уйлж муулаад шин болоод тэгсэн чинь ингээд уйлаад. Тийм амар сонин заяа. Тэнгүүт Сабо гэдэг үлээд байгаа байхгүй юу? Сабо гэж. Харин эсвэл зүгээр хуурамч мэдээлэл бас байж магадгүй угаасаа. Тэгээд хин Blackbird л бас юу уншингуудаа ингээд одоо баг цагт болчлоо одоо өстой далаад гараад одоо л алдсан баг тэгж байгаа. Тэгээд тийм бүр амар сон. X-Drake шүү дээ. За. Нэг динозавр болдог усан зэрэг байж байгаа далаан дээр болсон гэдэг. Тэгсэн чинь манай юу ус таарсан л да. Усан зэрэг хэвээрээ ус таарсан л да. Ер нь бол тагнуулна гэх. Тийм тэгээд тэр дундаа усан зэргийн нэг тийм юу юм шиг байгаа. Нэг тийм нууц алб юм шиг байгаа. Sword гэдэг. Тэгээд тэрний бүр капитан юм байлаа. За. Тэгээд copy болохоор тэр Sword нь бас спортын мембер юм байлээ. Тэр бас амар сонир кентин байсан. Тэгсэн чинь CP0 бас Wano дээр ирсэн байгаа гэдэг амар сонир мэдээлэл гарсан. Zero гэдэг юм бол одоо лүч байгаа шүү. Тийм лүч байгаа. Тэгээд ерөнхийдөө тийм мэдээллүүд байна. Тэгээ ингээд яг бүр ингээд амар юм болох гээд ингээд
болохын даваан дээр ингээд энэ chapter дууссан. Тэгээ бүр ингээд яг ингээд нарийн ярих юм бол энэ дээр бүр амар жижиг юмнууд амар байгаад байгаа л да. Тэгээд энэс улбаалаад бас айгүй сонин фэн тэрнээ гарсан байлээ л дээ. CP0 Вана болохоор нөгөө засгийн газартай ямар ч юм хариаллахгүй байдаг болсон байлээ л дээ. Тэгээд CP0 тэнд очсон байгаа юм бас амар сонирхолтой. Ядж яхад нөгөө хин Kaido Big Mom 2 аалаа сулцсан нэгтцсэн. Тэгсэн шиг байна тий. Тэр асуудал яах вэ? Гэтэ ямар ч байсан яг манай хэд болохоор ингээд амар апгрейд хийгээл яваад байгаа л да. Гэтэ одоо ингээд энэ бол яг энэ болохоор ингээд бүр ингээд амар том epic нэг тийм үйл явдлын нэг юм суурнал болж өгч юм гэсэн үг. Ер нь бол тэр тийм юм амар суурилсан chapter байсан. Ерөнхийдөө баг 20 chapter дээр гарах тийм мэдээлэл амар twist янз бүрийн юм нэг chapter дээр ингээд баг орцсон гэх юм уу. Баг page болгон дээр амар гинт юм ингээд ихтэй болоод гэсэн. Office одоо бүр яг амар болох гэдэг ялцчих. Одоо миний бодлоор л наач яг энэ дэр манайх апгрейд хийдэм үү яадын тийм байж байгаа одоо шууд нэг амар том болох гэдэг шиг байна тий. Тийм. Одоо яг Wano дээр л цаг байгаа юм шиг байна. Wano дээр одоо нэг 2 жил байж байгаа л тэгэл. Бидний хугацаагаар шүү дээ. Тийм бидний хугацаагаар шүү. Тийм тэгээд тэр нэг бас нэг юу тэр X-Drake нэг усан зэрэг хэвээрээ байсан. Тэгээд дээр нь бас амар олон мемнүүд гарцсан байлаа тэгээд. Тэр тэгээд амар тийм spy байсан тийм муу юм байна. Сайн муудаа биш зүгээр амар тийм гинтийн юм байсан байхгүй. Яаж л ингээд хинтэ копитэй ингээд хамт ажилдаг. Тэгээд дэндэ мөшигээр ярьж байгаа байхгүй тийм ингээд Big Mom Kaido ингээд нэгтцэн нэтрээгээд бүгдийг мэдээлж байгаа байхгүй. Тэр нь зүгээр амар сон. Тэгээд яаж л копитэй ингээд нэг юм баг тийм амар сонирхолтой. Тэгээд тэр Sword гэдэг нь бас нөгөө юу л тийм theory-нууд юу бол хэлэлтэй амар тийм нууц усан зэрэг дундаа бүр юм нууцлалтай. Усан зэргүүдэд дундаа болов. Тийм одоо нөгөө нэг Шабонди дээр чинь нөгөө хин Kizaru X-Drake чинь ингээд хөшүүлмжүүлээд тулдаад идэв штэ. Тийм байнгут нөгөө нэг адмиралууд хүртэл тэр ингээд мэддэггүй тийм нууц юу байж магадгүй ч юм шиг. Тэгээд тэрнийх нь бүр ингээд бүр тотхон толгойлогч гарп байж магадгүй ч юм уу. Тиймэрхүү бас теоринууд яваал хэлээ л дээ. Гарп байж магадгүй л тийм. Тийм бас байж магадгүй тэр copy move байгаа гэдэг. Угаасаа copy чинь garp хийж тийм garp-д ажилтдаг тийм. Тэнгүүд бас байж болохоор л юм одоо тэгээд ерөөдөө энэ дээр бол манай айлын талаар юм гараагүй ингээд ерөөсөө тэр сонин дээр гарсан мэдээлэлээс улбаалсан ингээд иргэн тойрны ингээд амар сонирхолтой мэдээлэл сайн chapter дээр гарсан гэх юм уу. Ялч амар chapter байсан юм бол. Дараагийн chapter бол сонирхолтой байж магадгүй эсвэл зүгээр амар ингээд өнгөрч магадгүй л ах. Ер нь бол тэгсээ өнгөрч байгаа. Шууд араас нь амар юм гарахгүй л байх гэж бодлоо. Яалч одоо баг Wano arc-ийн дараа нэг жижиг arc байгаа л би бол баг One Piece дуусна байх гэж би бодоод байгаа. Wano би том arc байхгүй юм шиг санагддаг шин. Яа. Тэгэхэд бид надад тэг санагдаад. Ер нь том болчлаа шүү дээ хамгийн гол нь Wano arc. Гэтэ яг энд нь ингээд зөө нэг яг бүр тийм том epic тулаан нь бол Wano дээр болохгүй магадгүй. Яг энэ дээр нэг тийм бэлтгэл юмнууд ингээд build up-нууд явж байгаа. Тэнгүүдээ яг нэг тийм том arc руу ингээд шууд ороод тэндээ тэгээд дуусгах юм шиг санагдаад байна надад. Орчгоо. Тий. Гэтэ Wano дээр бол нэг том тулаан болох би бол тэгж бодоод байна. Тэр нэг зүгээр нэг жижиг арал дээр юу хоёр онко за Luffy чинь бас ерөнхийдөө бол онко шүү дээ. 3 онко шүү. Тэнгүүтээ CP0 очсон байна. Тэгээ Wano-гийн тэр нэг янз бүрийн хүмүүс байгаа. Тэгээ нөгөө нэг зүү арлын нөгөө нэг тохоо ногоод байгаа. Тэнд бол бүр ингээд бүр амар юм болох гээд бүр ингээд бүх дөрүүд ингээд цугласан байгаа даа байхгүй. Тэгээд юунууд байгаа нөө Worst Generation гэж байгаа шүү дээ. Одоо хин дээр лоо хин Kid. Тэгээ Shanks өгцөн байх магадлал байгаа юу? Shanks-тай холбоотой юм бол зэнийхтэй бол зэний chapter дээр гэж гараагүй байхгүй. Sabo гэж юм байл. Сабаг тэгж амар хурдан тэгж алахгүй хөө. Тийм. Тэр бол ялцчихгүй тийм тэнийг юм болохгүй. Тийм.
Одоо тэгж нэгт гэж бодох. Эсвэл бол баримтлагдсан байж магадгүй би тэгж бодод байна. Магадгүй. Тэр За саб ч хувьсгалын арим байх гэж бодож байгаа шүү дээ. энэ бол баг Dragon-ы дараа орох юм шүү дээ. Position-ыг бол. Тэгээ хувьсгалын арим жаав гэж бас байгаа гэж хэлсэн тий. Байсан гэдэг л үлээ. Гарцсан. Мэдгүй. Одоо л байхгүй юм шиг байна. Тийм. Тэгээ Куматай бас холбоотой ямар нэг юм болсон байж магадгүй гэдэг теори болж байгаа бас. Кума ч бас хувьсгалын арим. Одоо шин хэдэн чи бүгд 7 байгаа шүү дээ. Гүү шүү дээ. Хэд байгаа? Баги, Михак, Ханкок. Тэр нөх нөө цаас халтын хүүхдүүд нэг рүү. Тэр энэ дүр байна уу? Ингээл дөрүл юм уу? Тийм, Flamingo ч хоригдсон шүү дээ. Хоригдсон байгаа шүү дээ одоо. Фидел гэтсэн. Dressrosa тэр болчихсон бүх юм нийлүүлсэн. Smile юу н багсаал явж лээсэн л та. Гэтэ ингээд дөрүлх нь болсон. Тийм, тэр дүр л. Цаас халтын хүүхдүүд гэж юу ч хэрэгтэй. Тэр нэг амар сонирм. гэж. Би тэгтээ хүүхднээс итгэхгүй байгаа ч. Хүүхдэн ч гэж. Цаас халтыг хизээ хааж. Love ч бас юу гэж байгаа, чипгүй гэж байгаа. Болчих шүү дээ. Love бас амар зүүн дэж өдөртэй. Тийм өдөр. Love дэж өдөр. Тэгээ өмнөх 7 хоногийн One Piece-ийн chapter дээр юм болсон юм байна. Таал тэгээд Сабо тэтэ барьцсан юм уу яг л өгсөн байж магадгүй л энэ тий. Үгүй өөхөг баг. Би бол зүгээр Сабогийн талаар ямар нэгэн ташаа мэдээлэл гарсан, худлаа мэдээлэл гарсан. Эсвэл бол юу хоригдсон байж магадгүй. Тэгээ яг мангаг нь яг тэр хэсэг нь уншуулаа нэг айн өгдөн штэ. Яг тэр нэг дэмжихэнд сонсогдох юм шиг санагд. Тэгээд яаж л тэр нэг юу лээ. Riveri гэдэг нэг юм 2 жил билүүнийг болдог нэг тийм юм болсон байхгүй юу? Бүр ингээд дэлхийн засгийн газраас ингээд зохион байгуулдаг одоо нэг тэр World-д байгаа янз бүрийн улсуудын том гүнжнүүд нэрждэг ингээд хуралддаг. Тийм тэгсэн гэсэн. Тийм. Тэн дээр ч одоо нэг Fishman Arabasta гэж бүгд ингээд очиж байгаа байхгүй юу? Тэрэн дээр бас нэг айгүй том юм болцсон байж магадгүй. Тэнд хамгийн гол нь Sabo нэг асуулын армийнхаа эдтэй байсан байхгүй юу? Байсан юм уу? Нууц ажиллагаа хийжсэн гэх юм уу те. Тэнгүүд ажил тэр Every дээр нэг ийм гээд нэг цагаан гараагүй л дээ нэг юм шинэ Михак шиг нүдтэй нэг дүр гарсан байхгүй юу? Тэг ингээд ди явмаа гэх дигийн талаар ярьж мэрэл. Тэгээд ажил нэг Горосей билүү тэг байдаг чинь өгчүүлээд шүү дээ нэг. Тийм. Грекийн юм шиг үү? Тийм. Нэг юм катана тийм. Тэд нар чинь тэр ийм өмнө ингээд ийм самаа гэдэг бүр сүгдэж мөгдөдсөн байхгүй юу? Тийм. Тэр бас амар сонирхолтой нослог. Тэр иймтэй холбоотой бас ямар нэг болсон байж магадгүй гэж. Тэрийг Сабос мөрчсэн байж магадгүй. Тийм. Shanks. Тийм тэр бас Shanks-тай холбогдож магадгүй юм байна л да. Reverie arc тэр Shanks тэр Gorosei-гийн тэр өгчүүдтэй уулзаадсан байхгүй юу? Зөв. Тэр ийм нэг амар идэг болохгүй. Ер нь политикли амар том болсон юм биш үү? Politically ч байна. Tas би амарлан болсон ямар ч байсан. Би бүр өөрөө дунд нь толгой ихшлээсээ. Өмнөх нь одоо батсан ч. Тэ Shanks-тай хэрвээ юм болсон байх. Shanks хамгийн гол нь юм бол эрэхтэй. Тэгээд тэр эдэд ингээ би ингээ та эдэд ингээ нэг юм анхааруулах гад юм аа. Гэсэн тиймэрхүү маягтай. Тэгтээ яг юу ярьсан гараагүй. Зүгээр тэгэж ингэж гарч ирээ. Тэгээд алга болсон байхгүй. Тэгвэл бас сонирхолтой юм. Би гүйцэхгүй л болохгүй юм байна. Нөгөөс энэ амар том нүд хэлж байгаа. Би ер нь анимач гүйцнэ гэж. Яг аниме. Би аниме гэж баг One Arc гэсэн үгсэн дээр хөө. One Arc дээрээс ер нь аниме аягүй чанарч байдаг гэж байна шүү дээ. Тийм. Юм шиг байл ш. Би One-ыг гараад нэг 23 англи харж байгаа юм шүү. Тэр Fishman-аас хойшоо ер нь л амар хэцүүстэй аниме бол зураглал мөглөл аниме шиг хэцүүс шүү дээ. Fishman-ы дараа юу байгаа лээ? Fishman дараа чинь баг Punk Hazard юм. Тийм ба. Punk Hazard тэгээд Dressrosa баа мó. Тийм. Тэгээд тэгээд
Whole cake. Ямар Whole cake. Big Mom. Big Mom тий. Тэгэнгүүтээ Reverie арк яваад тэгээ One орж. Яа тэгтээ One дундуур Reverie гараад лөө. Би ямар санаандгүй байдлаар яг тэр нэг Big Mom-ийн оригинал мэдчихсэн. Яг тийм. Нэг хүүхдмүгтээс сонин Giant ч юм уу юу ч ингэдэг мэддэхгүй. Тэмээ бодлоор тэг жимсэн л. Тэрийг үзсэн. Тэгэл тэгтээ зүгээр мангаа л үзсэн байх. Мангага тэгтээ яг ингээд амар эхнээсээ цааш барахад байгаа л та. Марцсан гэж юу? Гэхдээ яг мангага уншвал би бас юг тэгжээс аахгүй юу? Плечиг аниме бүгдийг үзчихсэн хэрнээ тэгээ мангага уншиж эхлэхдээ бас би бүр эхнээс нь chapter 1-ээс нь уншиж байсан аахгүй юу? Тэгэхэд бас яг дөрүүдийн шийдвэрүүд ч гэсэн өөр л байд юм лээ. Ер нь манга уншигууд өөр л юм лээ. Тийм. Тэгэхэд нэг хүмүүс ч Иног амар үзээд байдаг шүү дээ. Чи манай Иног тийм биш шүү гэж. Манган дээр шал өөр тэр Иног амар филлерээс болд шүү дээ. Энэ бол Аногийн босно тэр филлер дээр байхгүй юу? Иног тэр чадо гэдэг уйлсаар байгаа амар ядаргаатай болсон болохоор хүмүүс үзээд байдаг юм билээ. Филлерээс бол амар их дөрүүдийн тэр юунууд аниме дээр бол ялцчих филлерээс болж зарим дөрүүд ч юм уу үйл явдлууд амар өөрөөр тусдаг. Тэгэхээр амар жоохон харамсалтай. Тэгээ тэр манго. За чи ямарсан офис гүцсэн. Тэгээ дараадлаа яг ярий. Яг гоё. Наа За энэ дугаар би нэр дугаар мугаархаач нэр юу хэлээгүй шүү дээ. Гэт бодсон чи ямар ч байсан. Тий ямар ч байсан. Ямар ч байсан нэг дугаар шээ 8. Аниманга подкаст 8 ингээд дуусж байна. Тэгэд энэ 7 хоног Redline-ыг гаргасан бол дараагийн 7 хоногийн бүтээсэнд Yu-Gi-Oh! The Dark of the Dimensions гэд 4 дахь бүрэн хэмжээний Yu-Gi-Oh!-гийн 4 дахь бүрэн хэмжээний тийм аним кино гаргахаар сонгосон байгаа. Тэгэд юу яаж маа? Айко Otaku-гийн гоё шагналтай. Тэгээ Айко Otaku-гийн гоё шагналтай тийм ага тэмцээн манай үзүүрийн өмнө болно. Тэгтээ нэг дуэлийн юм юу бол тээ. Тийм. Ямар ч байсан хэрэг тэгтээ хинтээ фиштэй яриалаа. Ямар ч байсан одоохондоо яг тодорхой болоогүй биш тодорхой хэлж болох юм юу гэхээр эрэгтэй гоё картнуудыг цуглуулсан декотэй аваад ирж болно. Тэгээд тоглохгүй мах зүгээр гоё картнуудаа сонирхоод үзцгээгээд бас ярилцаад солилцоод за тэгээ үнэхээр болох юм бол тоглож болохгүй хаа. Тэгээд бас зүгээр тоглож бол тэгтээ болохгүй шүү. Тийм манай анимд тийм байгаа. Тэгэд анхаа маань өндөр бүргүү болохоор тэгээд 30 минутын өмнө те өдөрөөс 30 минутын өмнө төрүүлж яриад тэгээд оролцоод гоё Айко Otaku-гаас гоё зарим хүмүүс ингээд дараалж маалж байдаг шүү. Тийм ирээрээ. Даан сонсдог бол заавал ядаж нэг удаа ирж үзээрэй. Нэг анимыг том дэлгэцээр тэг ингээд гоё олуулаа сууж үзэх боломжтой. Тийм ч бодохгүй болохоор гоё experience байх байна гэж бодож байна. Тэгээд доороо өндөрлөх үү? Юу? Yes. Sure. За bye. За bye. Ciao. How's the dog? Жаа нэ.